За, сайн сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд бид бүхний подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхний өссөн хүлээдэг сонсдог тий. Бид бүхний өссөн хүлээд сонсдог подкаст нь эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар бид бүхэн хоёр урлагийн зочинтой байна. Манай анхлын маань байна. Тэгээд манай гинжин үлцээр ирсэн байна. Сайн уу гинжин? Сайн байна уу? Энэ үзэж байгаа бүх хүмүүстээ мэндийг хүргэе. Бид бүхний урлагийг хүлээн авч ирсэн. Маш их баярлалаа. За манай ихэр сууд маань ирсэн байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ нэг үзэж байгаа өглөө вэ, өдөр бэ, орой бэ мэндийг хүргэе. Өчигдөр бай, маргааш бай, тий. Яг хөө тэгээд ихэр сууд анхудаа гэнэ нөгөө амарчсныхаа дараа анхудаа контентэд орж гэнэ үү? Тэгж байна. Ер нь бол яг хүүхдээрээ фокуслаад хамаг тарихаа зүгээр яг миний хүүхд гэсэн юм дээр л фокуслсан л гэж юм да. Эс тэгээд 265 англиунтаа бид бүхэн подкастаа эхлэхэд бэлэн болсон байна. Хөөрхөн англиунтаа. Хаяа за билж үз. Үзэсгэлэнтэй. За. Лаг англиунтаа эхлэхэд бэлэн болсон. За баярлаа. За тэгээд бүгдээ сонь сайхнасаа эхлэе. Бид бүхэнд маш олон сонь сайхан байх гэдэгт найдаж байна. Тэгээд сонь сайхнасаа манай подкаст маань эхлээд явдаг. Манай англиунаар маань өнгөрсөн 7 хоногт юу болов? Та хоёр маань хэрхэн одоо болцоо, хэрхэн өнгөрсөн 7 хоног халуухан өнгөрүүлв? Яа. За миний хувьд бол яг хөө тийм бас яг юм гоцгойлж тэгж дурдах сонин сайхан бол нэг болж өнгөрсөнгүй. Тийм тэгээд сайхан нам тайван. Хоёр маань хэрүүл уруулгүй байгаа үстэй. Ер нь хэрүүл уруулгүй байгаа. Тэгээд жоохон мэдээж л хүн болсон ам мөрөх юм хальт гарна. Тэгээд тэрийг болохоор тийм уураар биш. Арай өөр аргаар давж гарахыг хичээж байгаа. Тийм. За манай гинжингаар маань сайн сайхан юу байна? Ариун санаач юу байна да? За надаар тэгэл хөгжим байдаг. Тэгэл хөгжим л байна. Ерөнхийдөө тэгээ одоо 5 сарын 30 нөгөө 100-100 Homecoming 26 гэдэг тоглолт төв зингэлт хүрээлэнд ижаа тэрнийгээ бэлтгэл ажилдаа орцсон л явж байна. За үйл байгаа юм тий. Тэр чи одоо юу юм шүү? 5 сарын одоо ерөөсөө 20 доног шүү дээ. 20 доног ч одоо юу ах вэ? Тэгээ одоо энэ би бол гэхдээ болдог бол одоо энэ 20 доног дээр дахиад нэг сарын хугацаа байсан ч болоосоо гэж бодож байна. Илүү бүр гоё бэлтээлтэй хугацаа хангалт. Одоо даанч амар шах болчихлоо. Нэлээд шахуун байна. Та бол гэхдээ уусаал тоглолтын дээр ална л да. Дэрийг бол мэдчихлээ. Тийм, үгээ чэйжилж байна. Үгээ чэйжлэг асуудалтай гад 50 хэдэнд болж байгаа байхгүй. Тийм, тэгээд цээжинд байдаг юм уу? Цээжинд ерөнхийдөө нөгөө яг нэг нөгөө хэлэхэд бол яг нөгөө халтур ч юм шинэ жил минжилээр ингээд нэг дуулдаг нэг 4-5 дуу байгаа шүү дээ. Тэгээд тэрийгээ бүр ингээд амар сайн цээжилцээд байхгүй. Тэгээд нөгөө одоо чинь 50 хэдэн дуу гэхэр чи хизээч дуулж байгаагүй дуунууд ч гэсэн байгаа. Тэгээ одоо цацагж байгаа шинэ дуунуудаас аж дуулна гэл хизээч нөгөө өвлж үзээгүй тайзнаар гарч үзээгүй юмнууд одоо л бэлдэж сайн яахгүй бол нэр тийм биш. За манай ихэр сууд маань зөндөө олон сайн сайхантай байх тий. Тий би чинь түрүү 7 хоногийн сонин сайхан гэх юм бол 5 сар утаанаас хол хүүхдтэйгээ аялж байгаад тэгээ Монголдо ирсэн. Тэгээ уг нь ханиаднаас зүхтагаа явсан чи яг ирээд шууд ханиад төрсөн байгаа. Монгол тавтай морилгээд Монгол ханиад хүлээж авч байгаа. Тэгээд тэр үед бас одоо айгу бас надад ийм юу орж ирсэн байхгүй. За одоо энэ ханиад ингээд төрчлээ тэг хүүхд маань би энэ дэр одоо шууд им тариагаар ингээд хүүхдэд зодоод эхлэх үү эсвэл өөр нь ингээд эмчлэх үү гэдэг ингээд айгу хоёр тийм тэнгэлц юм гарч ирээл. Тэг ямар ч байсан хүүхдтэй бол яг хөхөөрөө яг хооллол хүүхдээ ямар ч юм өгөхгүйгээр ер нь бол идгэж чадсан. Вау, амар. Тэр өөрөөрөө бас бахархаж байгаа. Тэр ч одоо ээж хүний одоо бахархах үйл явдал тийм. Тэгээд ерөөсөө бүл нэмсэн баяр хүргэе. Баярлаа. Айгу гоё мэдээ байсан. Тэгээд олон ч хүмүүс үлээж ирсэн байх гэдэг байхгүй. Олон хүмүүс хараад шоконд орсон байх. Нэг шоконд орох байх тийм. Хүний хийдэг юм. Ямар ч хэлсэн. Зарим нэг крашлтыг эрэхтэй ч бас сайд болсон баг те. Ингэж болчихоо юм гээ. Ингээд тоноос асах. Ямар ч боломжгүй боллоо гэдэг. Тэр сууд маань ер нь хангалттай болцсон уу? Болцсон. Одоо л 20 наснда би бас ингээ ганцаар агиух аялж явсан. Тэгэхээр яг гэр бүлтэй болохоос өмнө яг өөрийнхөө хий гэсэн зүйлүүдээ бүгдийг хийсэн гэж ер нь бодож байгаа. Төрөлөө шууд нэг асуултнууд руу бүгд орооч. Манай подкаст чинь нөгөө нэг хөвгний амьдрал руу их орноо. Болзоо их ярьдаг бид хэд чинь нэг таарыг өнөөдөр манай оролцогчд маань одоо залуу халуун насныхаа сайхан болзоонуудыг ярина гэдэгт найдаж байна. Хоёулаа гэр бүлтэй хүүхдтэй хүмүүс байгаа ч хэдий ч яг эд халуун залуу насныхаа сайхан болзоонуудыг яриад болзооныхаа туршлагуудыг манайханд суулцаад тий. Тэгээ явах гэдэгт найдаж байна. Тэгээд шууд эхэлж л да. Ер нь Microsoft-ийн хувьд болзон гэж ер нь юуг ойлгодог байсан бэ? Яг ямар хөө байдлаар болцдог байсан бэ? Энгийн үү? Эсвэл үнэхээр классик болцдог байсан уу?
Эсвэл залуучуудаас хамарж исэн үү? Би тийм ер нь бол нэг амар сүртэй заавал тэх ёстой, инх ёстой гэж заавал ийм бэ, тийм бэ гэж юм бол нэг хүсдэггүй. Ерөөдөө яг болж байгаа хүнтэйгээ vibe нийлээд те. Яг гоё цагийг өнгөрөөгөөд хоорондоо яг гоё яриад үнэхээр зүгээр нэг энгийн яриа биш те. Ингээд энэ дэлхийгээс гарцсан яг тийм гоё яриад тийм vibe-х тийм болзоо ер нь айгу илүүд үздэг байсан. Тэгээ мэдээж яг байгальд болзоол алхаал тий. Эсвэл 70 хэрэг болоос хэлээл яг тиймэрхүү болзоол надад тавын гоё санагддаг гэсэн да. Гадаад дээр их болцож байсан юм тий. Гадаадарч болцсон Монголоорч болцсон. Гинжин хэр болцдог гэсэн бэ? Би бас нэг амар болцдог байсан. Тий. Тэгэл нэг амар болцдог бол тийм яг хөө мэдээж одоо ингээд санахаар гой дурсамжууд байгаа л та. Гэтэ нөгөө ихэр суудаас бол бага бах гэдэг шиг тий. Тийм тэгэл болцвол тэгэл энгийн л байсан. Нөгөө би болохоор яг тийм бас нөгөө ярилцдаг гэдэг чигтэй тиймэрхүү төрлийн ч юм уу байгаль гардггүйсэн. Ерөнхийдөө тэгэл нөгөө кино үзэх ч юм уу те хоол идэх эсвэл тэгээ сүүл рүүгээ болохоор баг хамт шоуддаг юм аашин те. Тиймэрхүү байдлаар л их болцтой бүжиглж мүжиглээл угаасаа нөгөө хөгжим тортон болохоор тийм одоо пари марл явах ч юм уу те. Тиймэрхүү олон цагаар их байсан юм уу те. Тиймэрхүү болж байгаа нэрэх яг хоёулахнаа байдаг тийм болцоонууд бол бас ховрол юм байна. Та яг болцож байгаа одоо суудсан хүмүүсээ ер нь ямар төвшин дээрээс нь аваа сууцгаацсан бэ? Болцооны одоо хиддэх болцооноос гэх юм уу одоо хэдэн жил хэр төвшөнд байж байгаад? Би ч бол нөхөртөө ер нь бол хоолоор наригдсан шүү дээ. Манай нөхөр чи өөрөө нөгөө нэг тоогооч байхгүй юу? Тэгэл намайг уулзаал хоол мол идэгээл дагуулж яваал. Тэгээ би өөрөө бас амар сайн иддэг. Ер нь хоол нэлээд сайн. Тэгэл хоол ингээл хоолны газар бол 2 хоол аваад идчихэнгүүт за хөрх юм үлдсэн л байсан юм байна гэж бодсон гэсэн. Тэгснэ одоо сүлдээ яг үндэ бол угаасаа л тэгэж иддэг байсан байл гэдгийгсэн. Тэгээд бит хоёр олонгууд анх бүр өмнө танилцсан байсан. Тэгээд тухайн үед олонгууд тий тэгээд манай өвг намайг сонирхож байсан юм байна л да. Гэтэ тэрийг өөрөө сайн илэрхийлэхгүй өөрөө жоохон даруухан. Тэгээд би ядж яхад өөрийнхөө бас нэг гей нэстэй байнга явдаг гэсэн байхгүй юу? Байнга миний машин цугаа явж идэг. Тэгээд дандаа ингээ нөгөө залуунтай уулзах гингүүт нөгөө залуу нөгөөдөг чи надтай уулзах гингүүт дандаа нөгөө хажууд нь манай найз үйж идэг. Тэгээд за энэ охиогоос нам сонирхгүй мэн гэж бодоод тэгээд за чин энэ за зээ охин нэрхэ боллоо гэж хайцсан байсан. Тэгээд 2 жилийн дараа гинт гарч ирээд тэгэл гарч ирснээ эхний өдрөө уулзаал дараагийн өдрөөсөө бараг өдөр болгон уулзаал тэгэл нэг мэдсэн чи сарын дотор бид нэг гэрт орсон шүү дээ. Пүү сарын дотор уу? Тий. Манай хүн тэгсэн чи яг бүр шинэ байр авч таарад тэгээд чи шууд надтай цуг нүүж орох уу гээл. За манай гэрээ хажууд юм чин очиж. Гэтэ би танад өдөр болох очихгүй шүү. Би 2 дүүтэйгээ бас цуг байна. Танад нэг 3 мө 4 хоног л очино гэж хэлсэн боловч тэгэл тэр өдөө 2 бараг цуг байсан 7 хоногоос хойш тэгэл бараг өдөр болгон цуг байсан да. Бүгдэн тэгж хэлэхгүй болохгүй. 4 3 хоног л очино. Яг тэгж ирчихсэн үг нь. Би ч нөгөө сая марлагч дээр нэг Таиланд явсан шүү дээ. Тэгээд тэгэхэд ихэр сувдынхаа гэр бүл дээр бас очиж бидэд хамт бас цагийг өнгөрүүлсэн. Тэгээд яг ихэр сувдыг өмнө нь болохоор ямар үнэтэй суусныг нэрээс мэдээгүй байсан байхгүй юу. Тэгээд энд очиод хараад тэгээд вау амар гоё юм тохирсон хосууд байна гэд би марлагчтай хоёр бүр яриа л гэдэг гэсэн. Амар гоё юм а тэг хүнтэй өрхмөр санагдчихлаа бүр хосуудтай гоё юм. Энэ хоёр хөөрхөн байгаа згэл тэг. Айгу гоё гэр бүл зохион юу гэв гоё гэр бүл зохион байгуулсан байна. Гоё гэр бүл зохион байгууллаа. Баярлалаа. Гоё гэр бүл зэбэсэн байлээ шүү. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр сарын дотор суугаар хэмжээний зал байна уу? Гоё зал байна уу? Би одоо тиймээ тийм айгу тийм нүдэн дулаахан тэгээ хөөрхөн ааштай айгу илдэг ихэр сувдад айгу халамжтай тийм хөөрхөн залуу байлээ. Тэгээ сарын дотор тэгтээ суугаар байна уу? Чи яхаар өсөө гэдэг. Би 2-7 хоног гэж байна. За гинжин ихэр суудын тэр нөгөө гей найз гэсэн чинь яг санаанд орлоо та нөгөө хоёлаа тэр хейтер яг миссион гурлаа ихэд студ дээр хүртэл чи тэр найзтай хэлжсэн. Миний хувьд юу гэж ер нь хүнтэй хэр удаан ирэх чагаад суусан бэ түнтэйгээ тийм ээ. Яг танилцаал тэгэл танилцсан цагаас л баг шууд л нөгөө би биндээ таалагдсан болохоор ч юм уу ерөөхдөө шууд нэг амар энтэй яах вэ гэж бодохгүйгээр ерөөхдөө тэгэл үерхгээл баг эхэлсэн юм уу болцоол ихсэн. Тэгэл болцоол тэгэл үерхсээр байгаа л амар хурдан нэгний очиж хонж мундаг болоод тэгэл 3 хоног дотор сарыг даахгүй тийм. Тэгээд ерөнхийдөө одоо яг 10 жил болж байгаа шүү дээ. 16 танилцчихсэн. Тэгээ 26 он. Тэгчтэй яг 10 жил. 16 он ч одоо сайхан юм шиг санагдах юм. Хүүхдэн бас жоохон байсан. Тийм манай хүүхд одоо 2 нас сая 1 сар төрсөн. Тэгээд
2 хагас руу гарах гэж. Хөөхөн үе дээр яваа юм байна. Тэгвэл 8 жил үерсэн гэдэг чинь ер нь бол хоёулахнаа бол бас цагийг сайхан өнгөрсөн шүү дээ. Сайн шоуц. Яг чамтай яг шоудаад явхад пин даана гэх юм уу те яг vibe нийлдэггүй. Шоуны vibe сайн дааш. Би бараг тэгэл чирэгдэж юм чи те. Тийм. Би чинь тэгэл нөгөө 2 3 хоног ууж муучих юм бол шартаж мартаал. Манай хүн чинь бараг гайгүй байгаа юм байна шүү те. Чи яасан бэ? Аливаа гэж үгээд. ингэ болоо юм энэ гэдэг. Тэгээ ер нь бол тийм тэгэл бид хоёр чинь 8 жил тэгэл гадуур дотуур ч гэсэн зөндөө аялж маялсан тэгэл сайн нэг мэтгэд бүр шинэ жилээ гэртээ тэмдэглэж жагаад маргааш өглөө плей тайм нацгаахтай куб сэрж байгаа юм чи. Тэгэл амар ер нь амар шоудсан. Гол намттай. Тийм гол намттай өргөлж хамттай шүү дээ. Тэгэл яг 8 жилийн дараачаас манай охин гарч ирэл. Сайн төлөвлөсөн гэхүү бас. Жирэмслэл нь бол яг төлөвлөөгүй байсан. Гэтэ ерөөхдөө жирэмсэн бослыг нь мэдчихэд угаасаа одоо цаг нь болсон гэдэг ойлголт угаасаа байсан. Бараг оройтох гэдэг машин тийм байсан болохоор тэгэл заа гэл. Тэгэхээр хүүхдүүдэд харахаар ер нь хинтээ адилхан харагдаж байна. Манай хүүхдийг хүмүүс харчаад чамтай адилхан юу ч байхгүй нэг хэлээд дээ. Би болгонд хүүхдээ харангуут миний багын төр харагдаад байдаг. Гэхдээ ер нь бол яг тийм өөр ингэсэн зэрэгтэй хүүхд. Яг аав ээжээсээ яг хэрэгтэй бүгдийн төгөөдөг авцсан. Ер нь хүүхд гэдэг юм шиг байна тий. Тусахын юм аваад. Манай охин бол ер нь 100% биш шүү дээ. Ээжээсээ юу ч дураагүй. Тэгээд нөгөө анх төрөхтэй л юм чинь аавтайгаа ямар адилхан юм бэ гэж хэлчихсэн байхгүй. Тэгээд хүмүүс чинь нөгөө хөгч өсөктөө ингээл өөрчлөгдөг гэлээд ч тийм гэнт ээж рүү адилхан болол тий. Тэгсэн чи одоо хүртэл уламж надтай адилхан болоод бүр ингээ яг толгооноос ингээ хөл хүртэл хөлний хуруу хүртэл адилхан бохгүй битээр. Тийм тэгээ зан чанар манаар бүх юм адилхан бүр. Явж байгаа. Тэгээ явж байгаа мовж алхам бүх. Тэгээд нөгөө би болохоор бас аавгаа жоохон дүүрээсэн бохгүй. Тэгээ одоо өвөөтэйгээ би тэгээ манай охин гурал алхаж байгаа юм бол юу амар адилхан хараг. Тийм. Танаа охин ч тэгвэл том болоод рэпер болно гэж тэгвэл яах вэ? Рэпер болно гэх юм бол хэрвээ өөрөө тэгээд авьяас нь байх юм бол тэгэл дэмжин шүү дээ. Би угаасаа нөгөө чимч болно гэдэг чигтэй хийдэж тэгж өөрхөө бодож байгаа яахгүй өөрхөн хүслийг нь дэмжин. Тийм гэхдээ ер нь бол гэхдээ нэг хэрэггүйтэй гэдэг ч юм уу те хэрвээ би өөрөө байлгамааргүй байх юм бол ерөөхдөө жоохон хилж үзэх л байх. Гэхдээ ингээд амар авьяасгүй заяа. Sorry муу гарч. Гэтэ өөрөөсөө амар үнэхээр хичээл зүтгэлтэй байгаа байл яг. Үнэхээр хүсээ. Түүнд ямар ч байсан зүгээр нэг хоббиг нь дарах гэж би тэгэл доонуудыг хийж өгнө. Продюсерлж өгөөл, клип нь хийж өгөөл те. Гэтэ тэрүүгээр заавал хоолоо олж иддэг, амьдэрдэг байх албагүй шүү те. Хүслээр хийжлээ. Гэтэ хажуугаар манай охин гэтэ ер нь бол юу болно? Имч болох юм шиг байгаамаа. Одооноос ингээл намаг амар нэг юм тоглоом чангидаг байнга имчлээл өөрөө өвтгөр имлэг рүү ерөнхийдөө шууд доктор явъя гэж дагуулж явдсан шүү дээ. Тэнгуутаа ингээд одоо өөрөөс нь том 4 5 настай хүүхдүүд ингээд тойроод бүгд ингээд тусал хийлгэхдээ ингээд нөгөө уйлдэн шүү дээ тий. Суцрын хийж амчаа. Тэнгууд манай охин ганцаархан ингээд гүрийгээд ингээд надраа хараад ингээд гүрийдэг. Тийм. Ер нь бол эмч ингээд гэн шууд үзэн гэж юм ингээд шууд цамж өөрөөс тий. Өөрөө тийм эмчийн юмд аюу дуртай. Тэгэхээр баг эмч болох чинь болов л гэж бодчих шүү дээ. Ер нь бол ээж аав нарыг хүсдэг зүйл нь бол хийх л юм байна. Эмч хөөлж тий. Эхрсүүдийн хүүхд дуучин болно гэдэг яах вэ? Тэгэл хүүхд маань одоо юу болмоор юм тэрийг бол би бол дэмжнэ гэдэг. Одоо жоохон ч гэсэн би хүүхдээ амар хэрдэг байхгүй юу? Төрөөсөөс нь ахуулаад ярьдаг. Юуний хөө одоо чи юу хэмээр ямар ээж нь ч бүх юм дэмжинэ гэж хэлж байгаа. Тэгээд ер нь түрүү асуусан шүү дээ. Авьяасгүй бол яах вэ гэсэн шүү дээ. Ер нь бол яг хүн авьяасгүй байсан ч гэсэн бүх зүйл бэлтгэл яг ингээд тууштай байх юм бол бүх юм сайн боломжтой байхгүй тийм. 99% бэлтгэл 1% авьяас. Дуу хоолой ч сайжирдаг гэдэг байна шүү дээ. Дуу хоолой хүний би ер нь бүхэл сайжирна шүү дээ. Болгоно л гэж юм шүү дээ. Тийм. Эрэгтэй л эмэгтэй л хүүхэд нь? Эрэгтэй. Тийм шүү дээ. За тэгээ нөгөө ганц бие амьдралгаа өсрээ. Одоо бид хэд чинь нөгөө өнгөрсөн дугаар дээр бид хэд бас хосын амьдралууд хосын гинэ бас гэр бүлийн амьдрал бас ээж аваа тухай бас нэлээд төлхөө бас ярьсан болохоор эргээд бас ганц бие амьдралын төгөд рүү орё гэж бодож нөгөө сингл амьдралынхаа төгөд рүү бас орё гэж бодоод байна. Тэгээ бид хэдэд бас нэлээдэн булангууд байдیں۔ Тэдрээсээ эхлээд явах юм бол одоо манай амар гой болцоо гэдэг болон байна тий. Гэрэл цэцруусан гигэн болцоо гэдэг манай болон байдаг. Хараал цахар болцоо гэдэг болон байдаг. Үлсэж өгч байгаа өлөн болцоо гэдэг бас болон байдаг тийм ээ. Гэдэг шиг таирынхаа болцооныхаа түүхүүдийг бас сонсмоор байна. Ер нь ингээд амьдрал чинь тохиолж исэн ингээд зурс гэж орж ирж байгаа. Тэр болцоос амар фейлсэн, тэр болцоос амар гоё байсан, тэр болцоо амар сонирн байсан, тэр охин ийм байсан, тийм байсан гэдэг ч юм уу те.
Миний төлөө ингэжсэн одоо эрэгтэй хүнд магадгүй тэр охин анхныхаа болцоон дээр эрэгтэй цэцэг ороод ирсэн шүү дээ гэдэг чинь мэдхгүй одоо. Тэгэхээр тэр болцоонуудынхаа түүхийг бүгдээрээ хаваалцаад дөрвөлжлүүлээ. Гэтэ тэр эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнд цэцэг байж ирсэн чинь тийм сонир зүйл биш юм шүү. Гоё харин ч арай өөр мэдрэмжтэй хүн юм шүү. Тийм. Арай нэг өөр мэдрэмжтэй тий. Заавал одоо нэг юу гэдэг эмэгтэй хүн цэцэг авах хэрэгтэй биш шүү дээ. Эрэгтэй хүн зүгээр цэцгийг яг яатсан мод байгаа байхгүй юу? Ганцхан эмэгтэй хүн авах хэрэгтэй ч юм уу тий. Цэцэг гэдэг чинь зүгээр л чамайг болсон шүү гэдэг тийм тэр бэлэгдэл авчих гэдэг. Шууд залууг ер нь болцоонд үрж ирсэн үү? Өө тийм надад хэрэг таалагдаад би заавал нэг нөгөө хүнийг хүлээгээд авахгүй надад таалагдах юм бол тэгэл болцъё гээл ер нь хэлчихдэг лээсэн. Зүгээр хэлчихдэг шууд хэлчихдэг тий. Цуг уул марах уу гэж асууж штэ. Нэрэл нөхрөө бас анх ер нь бол тэгжээсэ цуг уул марах уу гэд. Гэтэ нөгөө найз гадаагалаад ирсэн байхгүй. Тэгээд тэр нь манай нөхрийн хувьд бол амар гоё болцоо гэж бодож исэн боловч өөрийнх нь хувьд тэр болцоогоор за энэ охинтой хотлаа юм байна гэж юу нь бол энд хийсэн болцоо байсан. Гэтэ геймэ гэдэг нь хэлэг юм уу? Мэдчихэ. Гэтэ зүгээр өөрийг нь сонирхгүй байна гэж бодсон юм билээ л дээ. Зүгээр найз зон гэх юм тий. Friend zone дээр ингэж бодоод. Тийм түүхүүдээсээ бүгдээ төглөхлээ. Амар болцооны одоо түүхүүдээсээ эхлээ авцгаая. Одоо анхлын битээр бол өөртөө болцоог яриад дууссан да. Энэ бол бид бүхний 70 дахь дугаар. Би зүг бодож байгаа бол бид хэд нэг сизнийг 10 дугаараар хаадаг. Тэгээд 10 дахь дугаар маань явж байна. Season 7-гийн 10 дахь дугаар буюу 70 дахь дугаар маань явж байна. Тэгээд 70 дугаарыг хаад гарлаа да анхлын хоёлаа. 70 дугаар дээр нь далуулан дээр нь би байсан юм уу? Үгүй. Тэгэхээр чи би 70 дугаарын ард гараагүй гэсэн үг. Та тэгэхээр 70 болцоо хийсэн юм уу ер нь бол? Үгүй. 70 70 дугаарын турш нэг болцоогоо ярьж байгаа шүү дээ. Тэртээ юу лээ? Тэртээ 98 оны өмсөлтөө. Тий, намар юу ч гэлээ нэг л юм ярьдаг. 98 онд нэг өмсөлтсөн тэрнээс хойш өмсөлцөөгүй. Энэ подкаст чинь пүү ахыг найз өхөнтэй болсон цагт дуусна гэдэг ч байгаа шүү дээ. Тэгээ би найз өхөнтэй болсон ингээд дуусчихин энэ подкаст маань 70 дахь дугаараа хүрээд. Хажигдээсээ юу? Та бүхэндээ баярлалаа. Энэ хөтлүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сүүлийн дугаард оролцож 240 таа ч гэсэн их баярлалаа. Гэл дуусгах шүү дээ би одоо жигнэсээ юу те? Болоогүй ингээд дуусгах шүү дээ. Ингээл нэг үгүй би дуусгах шүү дээ. Тэгсэн чи 20 years later гэсэн чи те. За сайн байцгаана уу гэсэн байж. 777 дахь дугаараа явж байна гэдэг. 7 дахь дугаар маань явж байгаа гэдэг. Нөгөө булангууд нь хараал идсэн хар болцоо гэсэн үү? Тийм, гэрэл цацарсан гигэн болцоо гэдэг байсан. За, өөр тэгээд өлсөж өгч байгаа өлөн болцоо гэдэг. За энэ бол яг хөө өлсөж өгч байгаа өлөн болцоо маань нөгөө даалгадаг ч юм уу те. Тиймэрхүү болцоо. Тийм. Өөр энэ 3 3 юм уу? Тэгээ бас нэг булан биш зүгээр нэг түүх байгаа. Эрэгтэй эмэгтэй төлөө хүний төлөө хийжсэн хамгийн галзуу үйлчлэгээ бас болно ба. Тэргээрж болно. Та яар болцон дээр юу дуулчихсан уу? Би чамд нэг дуулаа үзүүлчихв. Би чамд энэ амар гой дуулаад үздэг. Скил хөрөө. Дуул нь шүү дээ. Тэгээ нөгөө нэг цацагдаагүй дуу муугаа сонсоолал тэгдэгээс. Ер нь бол зөндөө дуулнаас. Дуулж үзэлтэй хүмүүс харин гоё яваад байгаа юм аа. Анхлын битэр тарин үзүүлэх байхгүй байна. Гоё өдсөн подкаст яа. Хойлоо подкаст юм яриасан. Учиргүй чигчээ зүчих. Анхлын бол царайгаа ингээ харуулаа болчихж байгаа. Надад ерөөс үзүүлэх юм байхгүй байгаа байхгүй. Би ихтэй ингээд яг бодоод тэгсэн чи би ингээд яг нөхөртөөгөө ингээд уулзаад нөхөртөө амар дурлаад тэгсэн чи ингээд өмнөх миний нөгөө нэг юм ой санамжууд маань ингээд байхгүй болцсон бах юм. Ямар амар нөхрөө. Окей, харин би бүр яг ингэ бодоод байгаа байхгүй. За яг таны хэлсэн шүү дээ. Гэрэл цацруулсан гигэн болцоо молцоо тийм болцоо гэж юусоо юм орж ирэхгүй байгаа байхгүй. Тэгээд уйдгартай л лээс юм шиг бодвол манай нөхрийн одоо хажууд болцон дээр хаягж байгаагүй юу? Одоо. За болио л гэж өстэй амар сониохон байна. Намайг юу ч хийжтэй. Би л яшдаг. Нэг удаа тэр нэг өсөж өгч байгаа өлөн болцооч яар амар сайн орж ирлээ. Тэр ингэсэн байхгүй юу? Та ер нь болцоонд яг эрэгтэй эмэгтэй даах талаар ер нь яг юу гэж боддөг вэ? Таалагдаагүй бол 50-50, таалагдсан бол 100 эрэгтэй даана гэдэг. Тийм яг анхны болцоон дээр үү? Тий анхны болцоо хоёрлох ер нь ингээд яг болцож явах үйл явцтай. Би бол тэгэл аль боломжтой байгаа нь хийчихдэг шүү дээ. Тий. Надад болохоор би яг ингэжээс ахгүй нэг залуутай болцоод тэгэл яг анх болцсон өдрөөс ахвал ерөөхдөө бүх юмаа ингээд хуваагаад дсэн. Надад бол тэр асуудал байхгүй. Тэгэл зүгээр ингээд аан заа ингээд хуваагаал яваад. Тэгээд зүгээр нэг дэлгүүр ороод би нэг ус авсан байхгүй юу? Ус тэг нойлс битэг авсан байхгүй юу? Тэр залуус өөртөө бас юм авч байгаа байхгүй юу? Тэр тусдаа бичүүлсэн. Тэгснэ ингээд тусдаа зогсоод бичүүлээд тэр үед би бүр шууд амар сонирн болоод тэгээд ингээд уус найдсан. Тэгээ би бүр гайхаад ингээд тэгээ байж ичнэ цуг ингээд өмц гараа явж байгаа байхгүй юу? Тэгээ би бүр шууд turn off болонгуудаа
Надад саяных бүр амар сонир санагдчихлаа. Яг Шууд хэлсэн юм уу? шууд хэлсэн. Тэгээд намайг одоо шууд ингээ гэрлөө хөргөд өгөө. Ууг нь цаашаа ингээ кино минь үзэх явж байсан. Тэгээд би ер нь ингээ шидэхгүй начи бүр арай л амар сонир санагдчихлаа. Би зүгээр харьлаа гэд. Тэгсэн чинь нөгөөт нь лонгод яагаад энэ чинь баг зүгээр л зүр штэ гэж үгээд. Тэр бол надад бол үнэхээр л өсч өгч байгаа үлэн болзоосон гэсэн. Уг нь ингээл аваад наашаа хамт хүчилчих гээл тэгж мэг шүү дээ. Уг нь бол бас тэр гадаад дулаан байсан. Нэг минийгээд уг нь нэг эрэгтэй хүнээс нэг хайлтын нэг юм бас мандайлж гармаар юм да тий. Тэр бол жоох юу санагдчихсан. Гадаад дуудсан залуу юм болов. Гэхдээ гадаад байсан ч гэсэн гадаадын хүн яаж ч удаа ус ингэж тустай бичихгүй байхаа нааш өгч. Тэгээ гадаадууд харин тэр тусмаа яг тийм байгаад идэв чинь. Европ бас өссөн хүмүүс яг нөгөө нэг урд уртгаа амаа өөрөөрөө гол болгож байгаа болоо гэсэн. Яг усан дээр бол ихгүй л баг гэж. Гэтэ Япончуудыг бас тиймэрхүү гэж яриад байдаг шүү дээ. 50-50 бүр яг ингээл бүх юма 50-50 гаргадаг гэдээсэн боловч би сая Филиппинд ингээл Японы найзуудтайгаа тий ингээл жижиг сажиг юм хум за наад зах нь хамт шоудлаа гээл нэг хүний нэг пм яхад зүгээр би энэ удаагийнх би яачи дараа нь чи намайг гоё дайлаарай ч гэдэг юм уу ингээ тиймэрхүү юм бол байдаг юм байлээ. Би болохоор бас яг ингээл 50-50 байдаг байх гээл санаа зовоол мөнгө гаргаж ирэл тий намайг ямар үлээ охин бодчихгүй дээ гээл та энэ миний пм мөнгө гээл тэгэнгүүт зүгээр ингээд энэ удаа би даа чи дараагийнх нь чи авчих гээл тиймэрхүү юм байж л шүү. Ус салфит хоёр дээр зүгээр л хилдэг зан штэ тэр чинь бол common sense аль ч ус байсан ер нь бол тий наашаа өгчих гэдэг чинь тий. Тэгтээ орчин үеч ер нь common sense чинь common байхаа болчиход байгаа штэ. Ер нь сонирхолтой ганц ус салфит зүгээр аваад өгч гэдэг үг юм. Зөрөгтэй хэлт юм байна тий бас. Тэр бол хэлхүүц юм байна тий шууд хэлмээр л юм байна гэхдээ тий. Ус бол айгүй сонирхол юм байна. Харин одоо үнэхээр хоолыг нь одоо ойлголоо тий. Харин тий. Тэгэд одоо хэлхээс өөр яах вэ? Тэгээд юунаас чичгүүдээ шудрагл одоо байсан дээр л гэж боддог шүү дээ. Гоё тодорхой байна шүү дээ. Яагаад байгаа нь мэдтггүй уурлаад явж ирснээс бас юунд уурлаад явж байгаа хэлчгээр тэр хүмүүс дараа нь дараагийн охиныхоо усыг авч өгөх байлгүй те гэж. Тэр бол авч өгөхгүй хаа. Тэгвэл их шивд нөгөө нэг бид нөгөө ghost хийхдээ ядаж нэгэндээ хэлдэг баймаа гэж ярьдаг байхгүй юу? Жир нь хэр ghost хийдэг вэ? Эсвэл ghost хийхээр нь бас яг хэлчихдэггүй. За ингээд битүүрийн chemistry таарахгүй шүү. Sorry bye гэдэг үү? Би чинь бас нөгөө мартчих шууд ингээд заа таалагдахгүй мэн шууд мартаад нөгөөтх нь юм бичсэн ч бараг нөгөө нэг хариу бичгээ мартаад тэр жигтэй орхичдаг лээсээ билээ. Тэнгүүд дараа нөгөө хүмүүс нь залгаж маргаа хөө яасан бэ маасан бэ гээл. Юу болчих. Харин тэ тэнгүүд яасан бэж лээ шүү тэгэл зүгээр таалагдахгүй болгонгоо тэгэл за угаасаа нэг заавал өөрийгөө тайлбарлаад авах шаардлагач байхгүй гэж бодвол нөгөө нь өөрийнхөө common sense-ээр ойлгох хэрэгтэй гэж бодвол тэгэл хайчдаг лээсээ. Гүйцэлдэг байсан гэсэн үг шүү дээ ер нь бол. Байсан. Гинжин хүн гүйцэлдэг гэсэн үү? Би бол ерөнхийдөө нөгөө бас жоохон юу байхгүй жоохон бишүр хөөх юм уу? Таалагдахгүй гэж би хэлж чаддгүйс тэл мөрчдөг гэсэн. Тэгээ таалагдахгүй тэгэл хариу мөрө бичгээ болоод ч юм уу тэгээ ойлгомжтой шүү дээ. Тэгэхээс чи надад таалагдсан гэж хэлж бас чаддгүйсэн ичээч ч юм те санаа зовж юм. Бас тийм сэтгэл төрүүлэхгүй тэрний орон зүгээр надад ингээд мөрчвөл надад амар санагдаад байгаа байхгүй тий. Гэтэ ghosting гэдэг чинь яг л нэг талаараа амар тодорхой уусал ойлгомжтой ш чамд чи таалагдахгүй байгаа учраас тэр хүн алга болж байна. Нөгөө талаасаа бас айгүй ойлгомжгүй гээд нэг өмнөх дугаар дээрс ирсэн тий. Сүүлд манай нэг найз маань тэгсэн одоо манай подкастыг бүгдийн гүйц сонслоо гэд. Ярьсан чи энэ дээр бас айгүй их нэг ghosting тухай ярьсан штэ. Нэг тэгсэн чинь айгүй өрөвдөлтөй асуулт асуугаад анда би ингээ өмнө ерөөсөө ингэж боддгоо байсан чинь хүмүүсийн хувьд ингээ хин нэг ghosting гэдэг чинь зүгээр энгийн л үзэгдэл юм шиг байна те. Би л энийг амар ингэж хүн дээр тусгаж аваад яагаад хүмүүс ингээ алга болоод байдаг юм бол гээ ингээ айгүй энийг юм эмзэг хүлээж авдаг байсан чинь эн чинь зүгээр хүмүүсийн хувьд бол зүгээр энгийн л үзэгдэл ерөөсний тэгэл алга болчтой ш гэдэг тийм зүйл юм байна те. Гэ надаас асуухт нь би яг ghostlүүлэх мэдрэмжийг бас амар юм эмзгээр хүлээж авдаг хүмүүс бас байдаг юм байна шүү. Бас айгүй хизүү зүйл юм байх шүү зарим хүнд гэдгийг бас гэхдээ нөгөө ghostlэх чинь бас нэг давуу талтай байхгүй. Тэр чинь дараа нь буцаагаад comeback хийх юм бол тэр чинь тэр заагаа үлдээсэн байгаа хөөх. Таалагдаагүй гэж хэлээгүү. Дараа хэдэн сарын дараа бичмээр санагдах юм бол хей санаа би энэ уцгүй байж байгаад уцтай болчиход. Хөдөө байж байгаа гарч ирлээ. Юу байна да өнөөдөр уулзах уу гэж. Эсвэл 3 сарын story хийцтэй хотод. Эсвэл бас гэрийнх нь гэр гэрт асуудал гараад хит хоног хэцүү байлаа. Асуудалтай байсан юм аа. Sorry ойлгоорой. За юу вэ да тэгээд гэл те. Орой юу юм бэ? Нэрэ гhost чинь бас нэрэ тийм ээ. Би өөрөө яг нөгөө 10 жил тахта амар сонио ингээд нэг бандыг сонирхын штэ. Ерөөсөө намайг ирээд сонирхдаггүй байсан байхгүй юу?
Тэгэл дандаа ингээд манай ангийн охин ч юм уу найзууддаг ч юм өөр хүний сонирхоо явчихдаг. Тэр үед нэрээ бодсон чинь би бас айгүй гөөслүүлж исэн бэ. Тэгэл бичиж байгаа нүд таг олго болчин тэ. Тэнгүүд ингээд өсвөр насны жоох охин чинь тэ. Яац юм бол гэл төрөл бүрээр ингээд бодож үзэл баг нөгөө нэг хүзэр мүзэр гаргаж мэрэгс зэрэглээл тэ. Тэгдэг байсан. Тэгээд тухайн үед бол нэрэл яг нөгөө нь надад таалагдж байгаа тий. Тэнгүүт нөгөө нь гhost хийчингүүд яг ghostулж байгаа хүн олонгууд нэр айгу муухай мэдрэмж авдаг бас ингээд нөгөө юу буруу хийсэн бол гэл бүх юм бодоол тий. Алин дээр алдчихв. Би эсвэл ингүүл тэх юм болов гэл тэгэл ахаа шинээр өөр текст бас бичиж эхлээл дээр нэг юм үүсгэж гэлэг тэгжээсэл юм байна бас. Эмэгтэй хүн гэхдээ илүү деталь боддог юм шиг байна. Эрэгтэй хүмүүс бол ерөнхийд нь хандаа аваал тэгэл за ер нь таалагддаг юм байна. За окей гэл тэгдэг. Тэрнээс бол яг миний юу юм болмол гэл нэг бод. Эмэгтэй хүмүүс чинь бас л бүр дараачийн хизээч болохгүй болоогүй зүйлийг аль хэзэндээ бодоод тэрэндээ баг мемороод тэгснээр та хамгийн амар нь өөрсөнд нь бурууг нөхснөө дуустдаг үстэй. За жоохон бахтал тэгдэг байсан. Одоо бол би бас эмэгтэй бас учраас бол одоо тэрэн дээр бол тэхээ байлсан. Одоо шудраг байдлыг бол илүү хийдэг болсон. Гэтэ нөгөө ghostlсэн ч гэсэн тэр нөгөөх нь хэр өөрт нь амар таалагддаг вэ гэдгээс хамаарч бас за гэгээд хандаа аваад болох эсвэл дахиад шаргууцалдах юм байна шүү дээ. Үнэхээр таалагдаад байдаг бол дахиад нэг өөр юм асууж тэрэнд нь яж хат хариулдаг ч ах шигтэй нөгөө тийм те. Дахиад нэг харьцах тийм шалтгаан бас хайгаал тэгдэж шүү дээ. Ер нь хүн ийм тууштай байх ер нь хэр одоо юмд ямар нэг юм тууштай байх юм бол заавал ингээл нэг юмд хүрэн штэ. Тэгмүүд ийм харилцаан дээр тууштай байхыг ер нь юу гэж боддог вэ? Одоо таалагдахгүй байгаа хүн чинь араас чинь бүр тууштай гүгээл байх ер нь хэр одоо үр дүнд хүрэх вэ? Хоёр талтай л ах те. Яг үнэхээр тэр зөв талаараа нөгөө одоо жишээлбэл нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийхээ ардаас бүр яг тэр үнийг принцесс шиг те үнэхээр ингээ бүр гоё гүнчиг мэдрүүлээд ардаас нь хэрэггүй гэх юм бол эмэгтэй тэрэндээ таалагдаад тийм creepy биш те. Тийм бол орчоод тэр найралтанд ороод тэгээ суудсан хүмүүс зөндөө идэв штэ. Хизээч би үнтэй суухгүй гэж бодож ирсэн чинь миний араас ингээ олон жил гүйсээр агаад би үнтэй суудсан гэдэг. Тэнгүүд сая олонгод эсэргээр нөгөө түүх нь сайн манай найзыг бас нэг Таиланд хахад нэг гадаад залуу крашлаад. Тэгээ манай найз ингээд завгүй уугаа явах гээд найзуудтайгаа жоохон баймаар нэ уулзахгүй гэтгсэн чинь ингээд баахан залгаж малгаж заяа. Тэгэд би завгүй нагч амар урт мессеж чижээ заяа. Нөгөөт нь ядчаад бас тийм бас нэг жоохон шашинтлаг өөрөө бас priest гэдсэн байхгүй юу. Тэгснээ бүр амар юмснэ. За би чамд ингээд саад олмооргүй байна л та. Гэхдээ энэ газар ийж болно шүү. Гэснээр зургийг явуулвал тэгээ ахаал бихчихгүй байх чинь. Чи ихтэй намайг яах гээд байгаа юм бэ? Чи намайг амар хэцүү байдалд оруулаад байна. Яг яах гээд байгаа хэлэлдэ гэсэн чи. Үгүй би завгүй штэ гэсэн чи. За зуучлаарай гэснээр ахаал залгаад. Тэр байдал бол бүр үнэхээр яг манай найзыг бол за болий. Блоклж болгон. Гэж үгүй бас сэтгэлийн л бодоод тахгүй юу? Монгол штэ гадаад юм чи блоклж. Тэр бол үнэхээр creepy байсан. Тэгээ би бол тэр үед найзтай хэлсэн аахгүй. За чи найз минь ийм үнээс л холхон байгаарэ. Одоо яах юм бэ болоо тий. Тийм шүү дээ. Өстой лээ. Бүр аваа суух юм бол бүр гэртээ бараг 20-од гардаг болсон юм шүү тий. Дэг юу лээ. Амар кинод юу лээ. Хийс үлээ 20 үлээ юу лээ. Юу гэх кинод тэрэн шиг үү бараг. Нөгөө basement-тэй хордог уу? Гоё кино шүү. Ер нь тэгээ нөгөө гэхдээ таалагдахгүй хүн хойноос нь гүгдэх юм бол ер нь амар лайтай санагдах байх. Таалагддгүй л бол тий. Шууд ерөөсөө тэрийг гүгээд байгаа юм тийж гоёор ерөөсөө харж чадахгүй байх таалагддгүй байх чинь амар лайтай санагдаад байна. Таалагддаг хүн чинь тоохгүй байх нь гоё санагддаг тий. Охтодод бол ялангуяа. Надад бол яг биш чамайг таалахгүй. Тэгээ чи таалагдаа. Би бол ийм гоё хоёр талаасаа бинийгаа ингэж таалсан харилцаанд л дуртай. Тэрнээс биш ингээл нөгөө хүн намайг тоохгүй байгаагаараа би ингээл энэ ямар зөвүүн залуу заавал юу тийм бод токсик шааж заавал болж байгаа юм. Энэ намайг тоохгүй байгаа болохоор надад илүү их таалагдж гэдэг мэдрэмжлээ би нэг авдаггүй шүү дээ. Тэр чинь нэг жоохон сэтгэл зүйн бас жоохон нэг өвчин талын байдаг хаа нөгөө нэг өөрийг нь заавал тоохгүй байхад өөрийг нь үгүй гэж байгаа юм л илүү тэмүүлдэг. Тэр болохоор бас жоохон яг одоо бага насны траума байгаа шүү дээ тий. Тиймэрхүү зүйлээс шалтгаалж яг тиймэрхүү юмд татагдаад байдаг гэж уншиж байсан байлаа. Таны араас гүйжсэн хоёр эмэгтэйгээс асууж. Таны араас гүйжсэн хамгийн урт хугацаа хэдэн сар жил байсан бэ? Миний араас эртээ өнгөсөн тохиолдол юм аа. Лээ болоод одоо лээ болж гүйсэн хугацаа. Тууштай гүйсэн. Тууштай. Манай нэг өөрхөн бага ангид намайг нэгдүгээр ангид байхад манай нэгдүгээр ангид байхад ладад нэг өөрхөө бен сайн болж исэн байхгүй юу. Тэр хүүхдгээ баг дунд анги хүртлээ миний араас гүйсэн шүү дээ. Тэгээд би ингээд
сургуульдаа ирээгүй ингээд өвдцэн байсан чинь хөөрхөн ингээ өөрөө гадаад яваад ирсэн. Тэсээ посткарт мартан дээр миний ширээн дээр баахан ингээд юм бичиг үлдээсэн. Өнөөдөр чи ирсэнгүү ийм байлаа тийм байлаа. Чи хөөрхөн шүү мөрхөн шүү баахан юм ирээд үлдээсэн. Тэгснэ ингээд надруу ингээд байнгын нэгж мэгж уулдаг. Тэгснэ байнгын бэлэг өгдөг. Яг тэр бага ангид бол бүр тэр чигтээ 4-5 жил миний ардаас гүйжсэн. Тэг нэгжгүй гэж бодсон юм ааш. Сайн гүйсэн ба шүү дээ. Тэрнтэйгээ суусан бол гэтээ бүр кино шиг дурлал болох нэ. Тэгээ хугацаа нь хэр удаан өнгөрсөн 5 жил гинэ. 5 жил. Дундаа хүртэл. Тий. Тэгээд нөө шилжээл. Суусан бол бүр 1-р ангиас өргөсөн гэж ярих нь шүү дээ. Тэгэл юм байна. Надд болохоор яг 8 дугаар ангид би нөгөө нэг ахлах сургууль руу шилжиж орж исэн аахгүй юу? Одоо төгссөн сургууль маань. Тэгээд тэгэхэд нөгөө ангийн маань хүүхэд бас надад сайн болоод тэгээл бас нилээн гүсэн хөөрхий. Тэгээ бүр ер нь аль бүр амар гүйс бүр ийм илт бүр сургуулаараа мэддэг заяо. Бүр тэгэл ингээл хажуугаар нь сургуулийн хүүхдүүд ингээл явангууд чи хэнийг тоочоо штэ моочоо штэ эдэр гэж үгээл тэгэл дээд ингээ ахнар махнар ах нь бас нөгөө маань сургуулийг төгссөн ах байт юм билэ. Тэгэлсэн чинь ах нь өстө янзын гой залуу байдэн штэ. Наа чин том болоод яг ах шиг залуу болно. Чи гой алсын хараатай байл та миний дөө. Наатга тоолтой өдр гэж байл ахнар хүртэл тэгж байдаг. Тэгэл тэгснэ YouTube дээр нөгөө ми зураг мургаар ингээд баахан эвлүүлээд бичлэг хийснэ. Хамгийн сүүлд нь бурхан минь гой англиуныг л надад бүр өгөөч гэж үгээд юм тексттэй аплод хийсэн. Би бүр тэрийг хараад яа чи ямар тэнийг юм бэ устгаач наадгаа өдр гэж үгээл нөгөө тэрийг хүмүүс харангуут болохоор би тэр үерхдэг гэж ойлгоодсон байхгүй юу? Одоо тэр бичлэгийг нь харангуут. Тэгэл тэгснэ нэг удаа бас яг сургуулийн гадаа намайг нэг гуйж исэн үерхэх санал тавиад хөргий. Тэгээ би яг угаасаа нөө зөвшөөрч чадахгүй байсан болохоор би шууд цутгаж исэн байхгүй. Тэгээ тэгсэн чинь намайг Англиуна би ингээд энийг айгу өөрийнхөө гараар хийсэн юм аа миний сэтгэлийг бодоод авчаач төхүү гэд надад нэг тийм юм чопсаар хийсэн цэцгийн баглаа өгч исэн. Битүү юм дан чопсаар. Тэгэл би нэг яхаа нэг үерхэх гэж нэг хальт оролдоод тэгээд үнэхээр болохгүй. Тэгээ би за үнэхээр болохгүй нэ гэж бас болж ирсэн. Яг жилийг нь бас тооцоолвол нэг 4 жил мэл болсон юм болоо өөрхий. Одоо тэр залуу юу хийдэг юм мэдхүү? Одоо тийм Instagram-аар дээр дагалцдаг. Тийм айгу таргалсан байлээ ч гэж. Ах шиг болоогүй нэ. Ах шиг болоо би ахын тэ харж байгаагүй л дээ. Гэтэ яг хуу айгу юм илдэг хөөхөн хүү байсан. Сайн хүү байсан. Чопсоо өөрөө идсээр байгаа тэгээд. Тэгэл бас нэг тийм хөөхөн нандам одоо бодоход айгүй хөөрхөнтэй тухайн үед хэцүү лайтай байсан ч гэсэн тийм. Одоо бодоход болохоор амар хөөрхөн дурсамж болж үлдсэн тийм юм байдаг л. Гинжин хүний араас хэдэн жил гүйжсэн бай. Макс та. Би баг тийж удаан гүйж байгаагүй. Яг гүйжсэн байгаа л та. Гэхдээ яг нөгөө шууд толгоон тэд мэдгэх юм бол баг тийм урт хугацаа бол байхгүй хаа. Ер нь тэгээд тийм удаан гүйж байгаагүй хаа. Нэг амар 2 сар. Ерөнхийдөө би ч нөгөө түрүү хэлжсэн шиг нөгөө ер нь нэг сингл явж байгаагүй тэгэл дандаа нөгөө өргөчдөг байсан дандаа л 5 жил, тэдэн жил гэл тэгэл тэр чин дандаа л нөгөө нэг юм хойноос нь гүөхгүйгээр шууд л бибэндээ таалагдаад ч юм уу тэгэл өргөжчихсэн хугацаанууд гэдэг болохоор ерөнхийдөө тийм хойноос нь удаан гүйсэн юм бол байхгүй. Гинжин эмхтэй хүний төлөө яг ингээд хаягдаж маягдаж ч юм уу салаад уйлжсэн үү? Жохон бохтой уйлжлээс тийм хамгийн анхны өрхөл ч юм уу тийм тэр чи би өөрөө бас нэг 8 дахь ангисэн. Таагуурч 10 жилдээ ямар сайхан үерхцгээсэн. Ямар гоё. 10 жилдээ үерхэж үзээгүй штэ би. Зүгээр ингээд гүйлгэж үзсэн. Гүйлгэж үзсэн, өөрөө гүйдэг байсан, тоогддог байсан тийм хэлсэн штэ. Гүүх гэхдээ бас амир тий. Яг хүний араас бас яг тултлан гүйж үзсэн. Тэгсэн чи хөөрхий тэр хүү маань одоо хүртэл амаа ингээ өөрийнх нь араас гүйдэг байсан гэж ярьдаг юм. Тэр нь октод гүүх гоё штэ. Тэ? Октод гүүх гоё. Би мэдэхгүй л дээ. Тэгээ манай нэг найзын маань найзтай суусан юм бэлээ л дээ. Тэгээд тэгсэн чинь манай нөхрийн араас гүдэг байсан гэж ярьсан гэлөө наваа. Тэгээ би гайхаад нөхрийн араа таньдаг вэ. Хий болоо гэл би бүр тэгсэн чинь айгүй өөр болчих нөгөө нэг хүүхд тахтай байсан болохоор тэгэл би яг сансныхаа дараа тэгэл үнээл хэлж юм. Үнэн ялчдгүйгүйсэн. 247 ширхэг факт хэлсэн. Тэгсэн чинь тэгээ наа чи факт биш вэ гэ намайг бүр хайж маяал зөө. Тэгэл би бүр за гэлсэн. Тууштай гүйсээ яалчгүй. Тэг 2 жилийн араас нь гүйжсэн юм байна. Тийм. Тэгэл тоогдоогүй. Наа үнэхээр тоогоогүй. Тэг манай нэг таньдаг охинтой үерхчихсэн. Тэгэл юу алдснаа хаар тийм ээ. Үнэн. Гэтэ 10 жил гэхдээ бас ингээд өсвөр наснд юу аим дурламтгай яд юм байд. Ер нь айгүй бол хурдан крашлаа явчихдаг гэсэн шүү дээ. Тэгээ одоо тэр хүмүүсээ харангуйс ингээд санахгүй найз маань чи энийг санаж гинөө гэх тэнгүүд хизээч харж байгаагүй царэ. Нөгөө хүмүүсээ зүгээр баг юу харж байгаагүй юм байгаа байхгүй. Зүгээр л нэг баг 7 хоног баг крашлал явчихдаг гэсэн шүү дээ. Гэтэ бага анги мангад ингэж ярьдаг гэсэн шүү дээ.
зүгээр ерөөсөө тэгэж сайн болж молоогүй. Тэгснэ ингээл за одоо зүр жишээ авах юм бол одоо гинжээ авах одоо манай дээдлээ ингээ авах гэж бодъё заяа. Тэнгүүд би ингээл хийх юм болтгүй уйдаад байгаа байхгүй. Тэгснэ за өнөөдрөөс би ер нь гинжээ авах сайн боллоо. Гэл тэгснэ маргааш тэсэн ингээл очиргүй гинжээ авах та сайн бол. Тэгээ бэлэг сэлдэрчгүй үгэлээ тийм байдаг. Бараг найзтайгаа ярьж хагаад чи энд нь сайн бол би энд нь сайн. Хувааж мууж авах юм шүү дээ. Тэдний тэр хөөрхөн штэ чи сайн болчихооч гээл тэгэл тэгээ хамгийн амар нь би нэг 3 дахь ангид ч үлээ бас нэг ангийнхаа охинд одоо бас яг тийм сайнаар болоод гэснээр би нэг найзтайгаа хамт гэртээ харьцсан бааж хахад нь бид хоёр хамтдаа бид хоёр чамд сайн гэж бичсэн. Хоёулаа сайн болцсон. Яг нэг тиймэрхүү инээдтэй төгөөд байдаг шүү. 10 жил бүр яг бага ангид авахд манай ангийн нэг охин байсан аахгүй. Тэр охин ингээд жоохон одоо бид эдийн жоохон хахлагч маягийн охин зөө. Бид нарыг жоохон ингээд баацдаг тий. Тэгээд тэгсэн чи би дээд ангийнхаа ахтай сайн болсон чи намайг тэр хүн сайн болж болохгүй гинэ. Тэгээд өгч энэ сайн болж болохгүй. Өнөөдрөөс эхлээд зөвхөн ангиасаа л хүнтэй үерхэн. Би чамд мөнгө болдгийг өгч гин. Чи өнөөдрөөс эхлээд мөнгө болцоо үерхэн гэж. Тэнгүүтнээс за мөнгө бол сайн болё гэсэн үг. Тэгээ мөнгө болцоо үерхэж. Тэнийг яа нэг тиймэрхүү юм айгүй их байдаг байсан юм аа. Тэгтээ бас битүүхэндээ ингээд дотроо нөө дээд ангийнхаа ахыг нэг нууцаар хайрлаастай тэгтээ мөнгө болцоо үерхэн. Тэгтээ тэгэл хөрхөө үерхэл нь удахгүй шүү дээ. 3 мөр хоноод тэгэл цаасан дээр бичил хичээлийн завсраар цаасан дээр хоёлаа салах энэ төр гэл захиад амжуулалт тэр үеч нөө мессеж бичиж чадахгүй тэгэл тиймэрхүү юм айгүй их байдаг л байсан. Дээд ангийнхаа хөрх харагддаг байсан тий. Ер нь л дээд ангийнхаа. Дээд ангийнхан тэгээ яг дээд ангид байхдаа л хөрхөн бидэг. Төгсөө яснахаа дараа нэг хөрхөн биш үү? Яаж энэ одоо сайн болж исэн бэ гэж гайхал гэж байна. Ямар азар энэ надаа сайн болчихог юм бэ л гэж. Ямар азар үерхэж байгаа. Бид нар ч бас хинэгний дээд ангууд байгаа тийм ээ. Гэтэ гайгүй л явж штэ. Би ч мөр багш магштай урт сайн болчихсон. Сэргээс шиг юм шүү тэгвэл аглуунаар солонгон шиг тэгэлөө. Ямар ч нэг багштай залуухан нэг багш магш сайн. Тэд нар угаасаа тэр багш нэг тийм залуухан багш хүрч ирээд Орос. Тэгэд ер нь манай сургуулийн нэлээд олон хүмүүс бас бөөндө крашч маашч байсан юм уу. Тэгэл тэдний нэг гэсэн. Орос гурав. Ирэл аа. Ирэл чи Орос шүү дээ. Ихрээ Орос гурав тий. Төлөстэй Орос. Оростой. За Орос подкасттай эхлэх. Здравствуйте. Здравствуйте, ребята гэж. За бид бүхний хамтран ажиллаж байгаа голд маань ажиллаж байгаа. Таяр маань ер нь хадгаламжтай гэх юм ч одоо хайш. Хэр хуримтлуулдаг вэ? Хэр сайн хуримтлуулж чаддаг хүмүүс вэ? Сайхан хуримтлуулж байгаа л тэгэл аялалдаа бүгдийг зарцуулаад дуусгах. Аялал бол хуримтлалыг үнэхээр харамлахгүй гэж чаддаг. Тий, угаасаа ер нь аяллаа төлөөл бараг амьдарч байгаа шүү. Тэгсэн гоё дурсамж бүтээхийн тулд амьдарч байгаа учраас мөнгө цуглуулсан ч гэсэн юуны тулж хадгалаад байгаа тий. Заавал хүмүүс нөгөө нэг эрүүл мэндийнхаа юунд гээд хадгалаад идэв шүү. Заавал өгдөх хэрэгтэй биш шүү. Амьдралынхаа хэм маяга угаасаа эрүүл байж байгаа бол заавал эмнэлэгт зарцуулах хэрэгтэй биш учраас тэгэл. Дурсамж бүтээгээл тэгэл тэрнээс мартаж эхлэе л дээ. Хэрэггүй байлгүй. Тэрнээс нь мартаалаа. Гэтэ яг тэгэл нөгөө мөнгө бол дурсамж болдохгүй гэл мөнгөө ялж яг аялахад бол зориулж хадгалдаг. Одоо ингээд ер нь нөгөө аялдаг хүмүүсийн влог юмнуудыг үзэхээр ингээд бүх юмаа шавхаал аялж байгаа байхгүй тий. Тэгтээ хизээч тэр ингээ харамсдаггүй. Аялаад ирчээд бүр хизээч тэр ингээ харамсдаг. Дахиад шинээр хөрөмтлүүлээд хадгалаад эхэлчихсэн шүү дээ. Яг тэгвэл тэр мөнгөө ахаад даблгар хэмжээний юм мэдлэг олцсон ч юм уу тий, нэг юм дуршлаг өөртөө ихтэй байл бүгдийг нь олцсон байдаг шүү дээ. Яг тэгдэг. Гинжин ер нь хэр хөрөмтлүүлж чаддаг хүн бэ? Эсвэл үрдэг хүн үү? Ёстой миний ганц одоо сул таллуудын цөөхөн эдэн сул талын нэг мөнгө цуглуулах ч юм уу эсвэл тэгж гендахч гэдэг юм уу тийм их тэр байгаа даа. Одоохондоо бол хадгаламжийн юу данс байгаа. Гэхдээ тэнцээ 0 төгрөглөө гах. Ерөөсөө ингээ хадгалж чадахгүй үрээд идэх тий. Одоо тэгтээ ерөнхийдөө нэг хадгаламж угаасаа яг юм гэр бүлд бол байх хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө угаасаа хүсээгүй сурна л та. Хүүхдийн хадгаламж нь бол. Хүүхдийн хадгаламж байгаа тий. За тэгвэл манай голланд банк маань 2 өрөө байрыг нэг хацсанд өгч байгаа. Хадгалж чадсан хүн. Хадгалаад явж байгаа хүмүүстэй. Ихэд намайг хэмэрхээ. Ацтан гэдэг гинэд ац гэдэг үгээр шинэж байгаа энэ төрчлөө. Нэг ацтанда 2 өрөө байраар шангаж байгаа. Нэг ацтан. Ацтан. Тэгээд нөхцөл нь юу вэ гэхээр 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого нээсэн, эсвэл хугацаа сунгасан. Бид нар одоо хадгаламжтай бол тэрнийхээ хугацааг нь сунгаад, эсвэл орлогоо нэмээд, эсвэл хадгаламжгүй бол шинээр нээх юм бол 100,000 төгрөг тутамд нэг ширхэг сууглаа.
За зүгээр 12 сараас түүнээс дээш хугацаатай хадгаламжинд саяны 3 үйлчлэг хийсэн бол 50,000 төгрөг тутамд нэг ширхэг суглаа олох нэ. Тэгээд 2 өрөө байрны эзэн маань 1 азтан байх нь байна. Аяллаа эрхийг 14 азтанд 5 сая төгрөгийн аяллаа эрхийг өгөх нь. 5 саяар бол дажгүй аялчаад ирнэ үстэй. Хэцүү наач ер нь бол нэг байрны мөнгө л явж штэ. Тий. Гэтэ 5 саяар ирээд боцох байх гэж бодож байна. Хоёр талынхаа тэгтийг бол авчихна. Тэгт байр хоёроо нэг бол хангалттай авчихна үстэй. Тэ нэг айгу газраар судалж байгаа авчвал. Тий. Тэгэхээр ямар хэмжээнд явахаас гэдгээс шалтгааллах байх. Хадгаламжийн эрх одоо 126 азтанд өгж байгаа юм байна. Сая төгрөгийн хадгаламж 500,000, 300,000, 100,000 төгрөг гэдэг. Тус бүртээ 126 азтан 14 аяллаа эрх, 1 өрөө байрны эзэн. Нэг азтанд 2 өрөө байрны одоо эрхийг өгж байгаа юм байна. Тэгээ хадгаламжтай аялал суглаат аян маань 4 сарын 1-ээс 12 сарын 31-ний хүртэл явж байгаа. Тэгэхээр он гараад энэ хүү азтангуудаа тодруулах болно. Та бүхэн үздэг бол би голомтын хаяа лайвуудыг хөтэлтий шүү. Та бүхэн би азтангуудыг тодруулаад явдсан шүү. Тэгэхээр хадгаламжин дээр та бүхэндээ мэдээлэл өгөхөд бид нар нөгөө хугацаатай болон хугацаагүй гэдэг 2 хадгаламж ерөнхийд мэдээд байдаг. Тэгэхээр өөр бас одоо хадгаламжууд байдаг. Хуримтлал гэдэг зүйл байдаг. Үндэсний хуримтлал гэл ингээл телевизэн дээр сторк явдаг шүү дээ. Тэр маань жишээ нь одоо голон банкных маань 18% хүүтэй явагддаг. Одоо хамгийн өндөр хувийн хүүтэй хадгаламж гээд явдаг. Суур хүү дээр урамшуул бодоод явдаг. За дижитал маань 12.5% хүүтэй гээд явдаг. Алтан түлхүүр хадгаламж, бусад хадгаламж, за энгийн хугацаатай хадгаламж, хүүхдийн мөнгө хадгаламж гээд тус бүрийн өөр гэсэн зорилготой хадгаламжууд бас байдаг шүү. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө одоо онцлогоос хамаарат өөрөө ямар хадгаламж нэмэр байна гэдгээс хамаарат та бүхэн өөрсдийнхөө хүссэн хадгаламжийг голомт банкн дээр нэг зорилгот нээгээрээ тэгээ голомт банк маань шагнал өгөх гээд байгаа даа биш зүгээр хоримтлалыг одоо дадал болгоё хүн болохныг ингээ хадгаламжтай болгоё хадгаламж гэдэг маань эрсдлийг хаадаг юм байна бидний одоо хүссэн зүйлээ авч өгд юм байна за тэгээ дадал зуршилт одоо сургад юм байна те сайн сайхан л одоо хөтөлт юм байна гэдэг утгаараа хоримтлалыг зуршил болгох одоо үднээс энэхүү урамшууллаа та бүхэндээ олгож байгаа тэгээ та бүхэн хадгаламжтай бол хадгаламжаа нээгээрээ хадгаламжгүй бол биш хадгаламжгүй бол хадгаламжаа нэгээд хадгаламжтай бол та бүхэн хугацаагаас унгаарай гэж та бүхэн зөвлөмөр байна. Тэгээ олон банкныхандаа баярлалаа. Баярлалаа. За түүх та хоёрт уншаад өгчээ. Тэгээд түүх уншихаар та хоёрт маань гой дурсамжууд ч маань одоо дурсамжууд маань орж ирэх байх гэдэгт найдаж байна. Тэгээ би яагаад сони яриад байгаа вэ гэхээр би шүтэндээ юмтай байгаа шүү. Яаж зэн зүгээр л ирч та. Зарим өгнөд санаж. Түүх шүтэндээ юмтай байгаа гэдэг хэлмээр байгаа. Тэр нэг орто мэд аяхтай шар юмнаас болж байгаа. Орто мэд дээр бас хэлсэн гэдэг хэлэх. За уншия. Хараал эзэн хар болцоо гэдэг болонд маань ирсэн байна. За сайн байна уу? Санаж байвал би нөгөө Москвад сурдаг байхдаа Халвины партинд яваад хачин залуутай шүнзэн үнсэлцдэг охин байна гинэ. Санаж нь шүнжин нэг охинтой үнсэлцсэн чинь нэг охинтой биш нэг залуутай үнсэлцээд өглөө нь метро хамгийн ихний метронд ороод суусан чи миний санджаар амар хэцүү залуу байсан гинэ. Тэгээд тэрнээсээ болсон гэдэг. Москвад юм уу те? Москвад гэсэн. Халвины өдөр гэсэн. За өмнөх болцоо маань сонирхолтой байсан гэж бодоод дахин нэг болцооныхаа талаар бичгээр шийдлээ. Үнэхээр сонирхолтой байсан шүү. За би хувьдаа пүү ахыг насандаа баймаргүй залуухан сэтгэлгээтэй гэж боддог шүү гинэ. За баярлалаа. За яг хөө тэр ах вэ? Москвад байхдаа VK гэдэг VK л гэж ахшиг. VK гэдэг Facebook шиг платформоор тийм платформ гэдэг юм. VK. VK юу? VK гэнэ. ВКонтакте илүү тийм нэртэй. Ямар улсын хүн байсныг нь марчжээ. Тухайн үед тэр залуу 32-т би 20-т л байсан. Нилийн ах юм байна гэж бодож байсан. Царай цусан таалагдаад хэд хоног чадалсан. Чадалж байгаа нэг өдөр намайг болцоонд өрсөн. Мэдээж нилийн ах хүнтэй анх удаа уулзах гэж байгаа юм чинь. Болцооных нь маршрутыг эхлээд сонсъё гэсэн чинь Москватай ойрхон жижиг хот руу явъя л гэж байна. Олон хүнтэй газар юм чинь аюулгүй гэж бодоод зөвшөөрсөн. Тэгтэл ашгүй машинтай л гин. Москвад машинтай гэдэг чинь бас хөөрхөн хурган санагдлаа. Наад шиг дандаа метро гусдаг оюутанд бол оюутан охинд бол машинтай гэхээр гоё. За тэгээд амралтын өдрийн өглөө дотор байрнаас намайг ирээд авъя гэд. Би ч ганган дээрээ тавиад л гарсан чинь зурагнаасаа жоохон хөгшин царайтай ах. Залуугийнхаа зурагнаас яг хөгшөрсөн зургаас пост хийгээгүйсэн юм бах та. Сайн тулаад харвал хөөхөн үрчлээ энэ төр суугаад эхэлчихсэн. Тэгээ 32 тэгээд байгаа шүү дээ. За тэр нь ч яах вэ? Машинд нь суугаад аяллаа эхэлсэн. Бараг 2 цаг гаруй машинд явах хүмүүс чинь юу эсийг ярих вэ те? Ах сайхан хамаатан саднаа яриад би
би сайн сонсож өглөө. Нэмэх 30 Монгол залуучууд маань болзон дээрээ хамаатан цаднаа ярьдгүй л гэж найдаа. За тэгээд явж зорьсон газар очсон. Газар нь яхав сайхан л юм. Би нөгөө залуугаасаа майр сонирхол буурчихсан дотроо хараалаа урсгаад хаяад явчих гэсэн газрын мухарт өөр танихгүй хотод ирчихсэн хүн чинь яаж явлаа гэд явах вэ? Нөгөө залуугийнхаа хар бараан амьдралын түүхийг сонсоод гівгүүрээ цаг гарan алхаж байгаад эцэст нь дисэхгүй ядраад байна гэтэл ашгүй. Тэгтэл гэрт нь хөргөж өгөө л гэж байна. Даанч хоол юм да буцаад 2 цаг гаруй явна. Үлсгэд гидс дуураад машинд явж байсан чинь ашгүй хоол идэ гэж байна. Оросд сурч байсан оюутнууд чаахан гэд гэвэл мэдэх байх. Монголоороо бол цайны газар юм да. Болцоонд явж байхдаа хоол идэхэд жоохон тохиромжгүй газар л да. Тийшээ орой гэхээр нь үхрийн мах идтгүү гэж хэлээд Макдоналдс авахулж машинд нь идсэн. Эцэст нь нэг юм дотор байрандаа ирээд тэр оройд л хэлсэн. Таалагдсангүй харьцгаа билё гэд. Тэгтэл юу гэсэн гэж чи надад таалагдсан Монгол охтууд ер нь таалагддаг. Чи ер нь өөрийнхөө оронд өөр Монгол охин олж өг гэсэн. Йоо. Чи болж байгаа л өөрийнхөө орондоо өөр охин олж өг гинэ. Ойлгох гэж хичээвэл шудраг хийж байгаа нь бас зөв юм шиг. Эцэст нь хэлэхэд охтууд минь анхны болцон дээр хол яваад дэмий юм байлээ шүү. Тэр тусмаа гадаадад хаяад явъя гэхээр болохгүй газар өстой тэнийг байдалд ордог юм байлээ дээ. Дараа нь Монголд ирээд нэмэх 30 хүнтэй яриа өрнүүлж үтсэн. Хөөхөн хүүхдэрээ санагдсан. Хүнээс л юм шиг байгаа юм дөө. 30 хүмүүсийг яагаад байгаа та нар гинэ. Тэр хотдоо очиод юу хийсэн мэсэн зүгээр нэг алхсан юм тийм. Нэг алхаад нэг цаг л болсон. Хамаатан сад ингэ сонсч. Наад чинь бол сонирхол. Гэтэ гадаад хүмүүс ийм байж бас магадгүй л юм байна. Надлаа бас нэг гадаад хүн юм бичээд байсан аахгүй юу? Тэгээ би ингээд сонирхохгүй байна гэдгээ ингээд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь тэгвэл чи хөөхөн найзуудаа надад танилцуулаач гэтгэжсэн. Тэгээ тэрнтэй айгу төстэй санагдлаа. Монгол охин олж үг гэдэг жаа юм шиг. Яг тэр бол утга бол нэг л угаастай адилхан бас тэгвэл Монгол охин надад танилцуулаад үг гэд. Чи халагдахаас өмнөх хүн дараагийн хүн олж үг гэдэг шиг тий. Тийм. Жохон шижгэн санаж Монгол фетиш мэдэж тийм аа шиг. Монгол охтууд л гоё юм уу гэсэн муухай юм а тий. Тэг ер нь яг юм бас гадаадд мадад ер нь болцоход бол би бас ингээд гадаадтай болцож явахдаа ер нь аюу сэрэмжтэй л байдаг гэсэн л да. Яа жишээлбэл ингээд хоёулахнаа байх газар мадрал аюултай штэ. Аль болох ингээд олон нийтийн газар байгаад тэгээд ер нь шууд бас ингээд ихний болцоо дээр нэг өөрийнхөө хувийн мэдээллийг нэг өгөхгүй те. Ерөөхдөө нөгөөний ажил нийтийн жоохон ажиллахгүй бас аюултай амар тийм хэрэгүүд бас сонсогдоод байдаг учраас. Сая бас тэгээд Орос тэгээд шууд ингээ машинд суугаад өөр хот руу явна гэдэг бас л зөрөгтэй юм те. Аюул зөрөгтэй. Яаж ч юм штэ. Маниак гэж бол штэ. Монголдо байсан бол бас нэг хамтай тий. Бас нэг наано цаана ээж аваа тий. Тэгээд бид нар ер нь энийг өдөртөө ойр бас яриаг юм байна. Бидний нөгөө байнга болцоо яриад бас нэг болцоонд яг уурэлтгэлтэй бид нар гоё хүнтэй болцооч та нар гараач орооч гэд. Тэгтээ бас бид нар аюулгүй байдлаа мэдээж хангаж яхан чухал. Тэгээд эхний болцоо бол мэдээж паблик газар байх хэвээр. Тэгээд эхний болцооноос цаашаага бас дараагийн одоо локейшн гэж байх хэсгүй гэж бас зөвлөдөг. Тэр нь одоо гэр орон ч юм уу тий. Тиймэрхүү локейшн байх хэсгүй. Дараагийн зүгээр second date мэт тиймэрхүү юмуд байжгаад тэгээ жоохон гүнзгийрж яваад явах хэрэгтэй гэж бас зөвлөдөг шүү. Тэгээ та бүхэн аюулгүй байдлаа мэдээж хангацгаар. За түүх орж ирж байна уу санийхаа ярихаар? Crime podcast сонсоод ахаар бас айгүй юм сэрэмжтэй болчдөг юм шиг санагцсан. Одоо зарим хүмүүс тэрийг бас буруугаар ингээд өөртөө наадаг хүмүүсээс байдаг юм шиг байгаа юм. Одоо тийм сэтэл авдаг те. Зарим хүмүүст болохоор бас амар хэрэгтэй санагдаад байдаг байхгүй. Бас ингүүл ингэдэг шүү, ийм үнтэй ингүүл ингэ шүү, өөр улсад ингүүл ингэ шүү гэдэг юм бас сэрэмжлэг маягийн юм бас их авдаг болохоор яг юм гадаад хүмүүнтэй болцохоор тэ яалчгүй айгүй юм санаатай л тэгээд ер нь сэрэмжтэй байх тэгэл зөв гэлөө яаж ч сэрэмжтэй байсан ч нөгөө үнтэй ч гэсэн нөгөө юмхтэй амар сэрэмжтэй байгаа тох бол баг таалагдсан шүү дээ. Ойно угаасаа хамаагүй ич шууд ингэ түн байна сэрэмжтэй гэдэг баг таалагдах юм билүү те. Эсвэл бас ингээд охтууд ер нь бол баг тийм болцоо явж байхдаа safe гэх юм бол өөрийнхөө локейшнийг өөрийнхөө одоо найз мэдүүдтэй шеэр хийдэг ч юм уу те асаалттай явдаг ч юм уу те. Ядаж хинтээ ямар хүнтэй уулзах байгаагаа нэг хилчүүл бас дараа нь бас баримжаатай шүү дээ. Нэг ууланд алхаж байгаа дүрэн байдаг. Ууланд гарахаас өмнө хааш ер нь ойрхон ч байсан хамаагүй хэдэн цаг таашаа явахыг хэл те. Ямар нэгэн хүн лөө биччихүүлтэй. Тэгээд нөгөө нэг локейшнээ заавал тийш явах гэж байгаа гэдгийг хэл. Тэгээд хизээ ирэхээ заавал хэл гэдэг тийм дүрэн байдаг. Тэгээд янз бүрийн болох юм бол яг тэр зарчмаар нь олох юм бол хамгийн ойрхон олон гэж чинь. Эсвэл нөгөө Facebook дээр одоо нэг ийм групп байгаад байт юм шүү те. Энтэй би хинтэй болдож чинь ч үлээ те нэг бидний залуутаа тэнцээ барыг тавиад энтэй болж байсан байгааг асууж байгаа юм шүү. Энэ гайгүй би одоо уулзах чинь тэгээд. Старж байгаа үг залуу байна гэх юм бол yes гэдэг. Тэгээд таяраас одоо саяныхыг сонсоод гоё түүхэд орж ирж байна уу? Гэрэл сэтгүүлсэн гигэн болцоо манай
гинжинд орж ирэх хэрэгтэй байх та одоо. Гинжи өөрөө ер нь хараалт цаар болцоо байсан мэт сая. Тийм хараалт цаар болчихсон. Гинжи өөрөө ер нь хэр романтик талтай бай. Би амар романтик бол биш ээ. Ер нь ерөнхий хайрлах талтай. хайр гэж яг юу юм бэ? Хипхоп. Тий. Үнэхээр орс чихэр юм уу? Таны хувьд яг өөрийнхөө орж яг хайр гэж яг юу юм бэ? Ерөнхийдөө тэгэл хайр гэдэг чинь тэгэл халамжтай тий халамж. Тэгэл ерөнхийдөө одоо одоогийнхаараа бодох юм бол тэгэл хайрлна гэдэг чинь тэгэл халамжлал ядарсан үед нь туслал тий үлссэн үед нь хоол нөгөөл дэмжлэг хэрэгтэй үед нь дэмжээл тий ерөнхийдөө бүхэлдээр хэрэгтэй юмыг нь л ингэж хайрлж өгөхийг л одоо хайр гэх хэлбэтэй тий арай жоохон одоо ч тий гэр бүлийн хөгшин хайр шиг сонсож байна гэж бас. Тэгэхээс яг би бол тэгт нэг романтик болцож байгааг юм байна. Би баг цэцэг зөндөө цааш нэг өгжсэн л да цэцэг мэцэг. Гэхдээ ерөнхийдөө нэг шууд ингээд анхны болзоон дээр цэцэг мэцэг өгдөг ч юм уу тий. Эсвэл нэг сандал мандал энэ шиг суугаараа гэж тавьдаг ч юм уу. Яг тийм төр бүр яг тийм джентльмен төрлийн тийм романтик бол бас биш ээ. Таны тэгвэл хайраа илэрхийлж арай өөр юм шүү дээ. Хайрын хэлчин. Тийм миний love language чинь тэгэл ерөөсөө хүссэн юмыг нь л одоо биелүүлэх гэж авах ч юм уу те. Тэр л одоо миний илэрхийлэл юм уу. Би бас яг ингээд сүүлд яг анзаарж байгаа байхгүй юу. Нөхөртөөгөө ингээд одоо бидний харилцаа уламжлалт гүнзгийж байгаа хөөхтэй болоод түнд харангуут яг эрэгтэй хүн эмэгтэйгээ хайрлахаар эмэгтэй хүн эрэгтэйгээ хайрлахаар тэр хоёрын бие биенээсээ хүлээж байгаа хайр нь аяга өөр эдэг юм байна гэж бодоод тэрийг аяга анзаарсан. Жишээлбэл одоо би зүгээр ингээд нөхөр маань олонгууд намаа ингээд өөрөө айгу халамж намайг байнга ингээд хооллол те хэрэгтэй үед массаж хийж өгөөл ингээд машины хаалга байнга онголгол тэгдэг те тэнгүүд эмэгтэй бас жоохон давардаг юм шиг те тийм ээ жоохон жижиг юм дээр оо чи сая миний хажуугаар явахдаа намайг үнссэнгүү штт за намайг дадаа жоохон хайрцаггүй болсон юм байна л да шүү те яг тийм дургу болсон юм уу гэж тэнгүүтээ тийм ярингууд нөхөр бүр яа танд бас тийм болдгоо гэр бүл ер нь. Тэ ер нь тэгэл ерөнхийдөө тэгэл угаасаа эмэгтэйчүүд юу юм шиг байлээ тэгэл нөгөө улам ингээл яадаг юм шиг байл ш. Гэхдээ тэр нь нөгөө нэг талаасаа бас игдүүтэлтэй. Гэхдээ ерөнхийдөө ингээл хүсээл ахаараа хүсээлээд юм шиг байлээ. Улам нэмэгдээл гэх юм те. Одоо би ингээд намайг жишээ нь хогоо асгах жил та ихтэн би чи хогоо ингээ хаяхгүй ингээ зомроог байдаг гэж хад хогоо асгах жил та ихтэн би хогоо хайдаг болно ш. Тэ тэгэх юм бол дараа нь чи аяга угаалтаа гэдэг ч юм уу те. Тэгээ аяга угаачингууд эднэрийг угаасан бол чи арчаад тавилтаа гэдэг ч юм уу те. Ингээл нэгдээл ах шинжтэй гэдэг юм санагдчихна надад тийм. Тийм ахын юу гэснээс одоо та чинь залуу асуудаг шүү дээ тийм. Тэнгүүд нөгөө нэг ийм юм эрэгтэй эмэгтэй өнцгөөс хариуллаа. Одоо эрэгтэй бидний ээж авч ингээл цанахад ээж өгч мөгөл хоолныхад ээж өгч мөгөл тэгэл нэг эрэгтэй хүн ингээл хүндэлдэг эрэгтэй хүн юм хүндлэлэг авдаг те. А эмэгтэй хүн болохоор бас нэг юм эмхтэй хүндлэлүүдээ саяных шиг тиймэрхүү хүндлэлүүдээ бас авч байгаа. Тэгээд бас нэм зарим одоо гэрээ ажлууд чинь ингээд хийх шаардлагатай бол хийж байгаа тийм. Хүүхдүүд дээр ялангуяа ингээд эмхтэй хүн илүү чаддаг юм чинь байгаа. Тэнгүүд тэрийг та яар ингээд байглаасаа хүсэж гин үү эсвэл бол ингээд тиймэрхүү юм ерөөсөй байхгүй байна уу? Эрэгтэй эмхтэй хүмүүсээ авдаг хүндлэлүүд нэм уламжлалт Монголын хүндлэлүүд үү шүү дээ. Тэр чинь бол байх ёстой дүү шүү дээ. Тэрийг бол би бас яг тэрийг өөр явдаг. Ер нь бол яг нөхөр эрэгтэй хүн гэдэг чинь угаасаа гэрийн эзэн те тэр хүнийг бол угаасаа дандаа респект хийх ёстой, дандаа хүндлэх ёстой. Би өөрөө одоо яаж ч одоо лаг болсон бэ, ямар ч мундаг болсон бэ, миний нөхөр бол миний дээр л байхгүй юу. Тийм учраас би хизээч яг нөхрийнхаа толгой дээр гарч сууна гэсэн юм бол байхгүй. Яаж исэн ч за дандаа ямар ч хэс нөхрийнхаа дандаа доор байна л гэсэн үг. Тэгэл мэдээж бас яг цайныхаа дээжийг бариад хоолныхаа дээжийг өгөөл тэгнэ. Тэгээд миний яг сүулт ингээд боц найзуудтай ярьжсэн байхгүй юу. Ер нь хосын харилцаа эрэгтэй эмэгтэй хоёрын хүсдэг зүйл амар энгийн юм байна. Юу вэ гингүүд эмэгтэй хүн эрэгтэйгээ хүндлэх ёстой. Тэр нь хамгийн гол зүйл нь. Тэнгүүд эрэгтэй хүн эмэгтэйгээ яах ёстой юм бэхээр зүгээр л эрхлүүлээл яж явах ёстой байхгүй. Эмэгтэй хүн яг үндэ тийм амар олон зүйл хүсээг байхгүй. Зүгээр л жижигхэн эрхлэлттэй хөөрхөн хажуугаар явгонгуудаа өө яасын хайраа гэл өмсөхтэй. Зүгээр л жижиг юм. Эсвэл зүгээр жижигхэн өгнүүд нөгөө эмэгтэй ингээл хумсаа буцсан өсмөсийн асуулт хөөрхөн хөө хайраа чи ямар хөөрхөн юм бэ? Ямар гоё болцсон юм бэ? Тэгээ зүгээр жижигхэн өгнүүд нь л эмэгтэйг хаппи болгодог. Эрэгтэй болгонгууд жоохон эсрэгээр ингээд эмэгтэйнийг бас айгүй их юм хүсэтэй гэж боддог байхгүй. Нэг амар сүртэй одоо болцоо те тийм том баглаа цэцэг үгүй зүгээр л жижигхэн өгнүүд өдөр тутмын жижигхэн үйлдэл зүгээр хараа миний өнөөдөр зүгээр амраад битээ хоолыг хэдүүлээ хоол гараад идчихэж юм уу те. Тиймэрхүү юм л ямар гоё юм бэ гэдэг гоё сэтгэл төрүүлдэг. Гэтэ яг тэднийг ингээ байнга хийгээд байдаг болохоор чи дараа жилийн үеэр орж эхлэх байхаа гэж байна.
Гинжин ээж нь яг тийм хоолны дээж авахаас ахуулаад те. Би нэгтэй нөгөө гэртээ амар хоол идэх нэг амар угаасаа дуртай биш байхгүй. Яг хөө гэрийн гоё хоол моол байна л та те бууз хуушир мошроо гэртээ ивэл. Гэтэ ерөөхдөө амар их гадуур юм угаасаа болцоол ер нь гадуур амар их бид хоёр дандаа л гадуур хоол иддэг гэсэн дөө. Тэгээ тийм болохоор ч юм уу ерөөхдөө гэрээ бол амар бага иддэг. Гэтэ яг хөө нэг амар ажиллаж ирэн гутаа нэг цаанаасаа нэг ялангуяа нэг монгол хүн гэсэн шиг те нэг аав нар яаж иддэг гэсэн тэр шиг нэг бас нэг телевизэрхэн өмнө бас ингээл цөмөн албаар идэх хүснэ л дээ. Гэхдээ яг цаанаасаа миний уг хүн болохоор нэг тийм амар гэрийн хоол идэх хүсдэг хүн биш болохоор нөх амар тэгдэг юм да. Тэгэхээр хоолн дээр ч ер нь нэг юм уламжлалт эрэхтэй хүн байх гэдэг нь ер нь яах гэдэг нь эсвэл зүгээр л ингийн гаруудын кинон дээр гардаг шиг юм хоёр хос шиг. Тэгээд нэг Монгол нэг гэр чи нэг өөр авратай байдаг шүү дээ. Нэг эрэхтэй сууртай ч юм уу те. Яг тэр талаараа нэг тийм биш. Гэхдээ нөгөө яг нөхрөө гэж хүндэлдэг те. Тэгэл нөхрөө гэж хүндэлдэг хүнд бас нөхрөө муулах биш. Эсрэгээр ингэж гоё магтдаг ч юм уу те. Ер нь нэг ихнэр хүний бас нэг угаасаа ингээл хаан хатан хоёр чинь одоо жишээ нь монголоор ярих юм бол хаан хатан хоёр чи ямар байдаг лээ те. Чингис хааны хатан хоёр ямар байдаг лээ. Тэрэн шиг яг тийм байвал угаасаа яаж ч зөвлөл гэж бодчихлаа л та. За тэгвэл ийм мэрэ заяа. Та түүхүүдээ бас бодчихлоо бараг заяа. Монгол залуучуудын болцоон дээр гаргадаг алдаа нууд Монгол охтуудын болцоон дээр гаргадаг тэнэг үйлдэлүүд гэдэг ч юм уу те. Тэнэг зан анагшин, хэцүү зан анагшин. Тиймэрхүү юмнуудын талаар ярих гэж бодож байна. Тэгэхээр сууд Монгол залуучууд ер нь тэгээд идэм билээ амар ядаргатай Монгол залуучууд хамгийн ядаргатай юм энэ штэ гэдэг юм байна. Тэр айгүй түгээмэл зүйлээд штэ нөгөө нэг жоохон одоо болцоонд мэдээж эрэгтэй хүн жоохон лид хийгээд те. Эрэгтэй хүн ч угаасаа л цансаа лид хийж эмхтэй дагаж явах хэрэгтэй штэ. Тэнгүүд ингээд нөгөө нэг амар хүмүүс гэдэг за яах вэ? Хайж уу? Юу хийх үү? Тэр чинь бол эмэгтэй нэг бас айгүй ингээд унтраачдаг байхгүй тий. Гэхдээ чи зүгээр намайг дагуулад ингээд зүгээр шууд өөрөө мэдээл ингээд явчих л та тий. Хаашиж явсан хамаагүй шүү дээ тий. Тэгэл уг нэг явмаар идэг тэнгүүдийг тиймэрхүү юм гаргангууд жоохон санагддаг л та. Яг л эмэгтэй хүн чинь бол эмэгтэй хүн яг ингээд айдиа жоохон ингээд яг мэдээж ингээд эрэгтэй яг гэр бүл болчихгоот эмэгтэй угаасаа ер нь гол зүйлүүдээ шийдээд явчихдээ штэ. Тэгтээ хаяа нэг нөгөөх нь ингээд эмэгтэй ядардаг байхгүй бас ингээд бүх юмыг бааш ингээд хийгээ бүх юмыг бодмооргүй байна. Тэнгүүд яг эмэгтэй нь гэхдээ сонгожоо. Гэхдээ хаяа нэг эрэгтэй те. За өнөөдөр тийш явна гэлтэх юм бол эмэгтэй шууд за тэг дагаа юу гэдэг яг тийм нэг яг гоё эмэгтэй энергитэй аяга гоё ингэж урсаж явмаар байгаа тэр ус шиг энергитэй аяга гоё орж явдаг. Наадхан дээр чинь нэг юм нэмээд хэлэхэд байна штэ те. Намаа бас зөндөө тэгдгээс чи өөрөө шийдэлтэй гээл те. Тэгвэл таалагдсан. Тийм би шийдээд за тэгвэл хэдлээ ийшээ орж энэ хоолыг идэх гингууд гүй тийм мэдмээргүй нэ гэж. Тэгвэл чи өөрөө санаагаа хэлдэ тэгвэл гингууд гүй чи өөрөө мэдлэлтэй гоо. Тэгээ ойлоо ийшээ орё л даа гүй наатарч бол үгүй гэдэг байхгүй. Тэгтээ яг нөө нэг иймэрхүү мэдрэмж бас гоё юм байл л дээ. Ингээд гинэттэй орж ирснэ. Хоёлоо өнөдөр тэхүү гэдэг ч юм уу. Хоёлоо тийш явчаад ирэхүү гэж нэг юм ерөөсө бодоогүй байхад нэг тийм гинтийн нэг юм санал болгох мэдрэмж бас айгуугаа тэгэл та гэдэг нэг тийм мэдрэмж. Эсвэл бас эртөө ингэж болно за ийм гоё юм байгаа байхгүй. Хайраа өнөөдөр би амар гоё хоолны газар захиалга өгсөн. Хөө тийм үү хайраа ямар газар? Чиний дуртай газар штэ хайраа гингүүд. Сүши өгөөд аха зөө гингүүдээ нөгөөдхийн айдыг аваад ихтэй гор хийж аваад. Бас амар салуу тий. Тэр нэг сүшийн тэр чинь хин тэглээ. Эрэгтэй хүн сүшиний стори хийсэн бол нэг бол гей, нэг бол болцоо явж байгаа гэдэг хэцүү байсан. Хоёр эрэгтэй хүн хизээ шант сүши идэх гэж байна. Би бол ганцаараа идчихлээдэг ч. Тэгтээ стори идэх. Гинжин сүши стори их юм бол ганцаараа байгаа юм байна гэж ойлгох юм. Өгөө би тэгтээ ер нь бол дандаа ганцаараа хоол иддэг шүү дээ одоо. Тий. Одоо нөгөө гадуур явж байхдаа одоо хүмүүс чинь за эхнэр бол охинтойгоо ингээд гэртээ мэртэж байгаа. Би гадуур ажил явж байгаа нөгөө өдрийн хоол мол иддэг шүү дээ тий. Тэнгууд хүмүүс чинь нөгөө яг ингээл одоо хуучин нөө Facebook дээр ингээл хамт ланч идэх найз байна уу маа гээл те. Эсвэл найзууд гараа хамт ланч идэх үү гэлдэг тийм. Тэгэл ингээд нэг найзгаа татаал юм нөгөө буу хаалангаа хоол мол иддэн штэ. Би болохоор ерөөсөө тэгж хүн амттан хамт хоол идэх үү гэдэг байхгүй. Би ингээл ганцаараа ороод хаач хамаагүй ороод юм идчихдэг. Тэгэл тэрний зарим нь болохоор бас Япон хоолны газар байлаа гэхэд нэг жижиг сүши мүши авчдаг ч юм уу те. Тэр нь ганцаараа би бүр миний хамгийн их хоол идчихсэн дандаа ганцаар баха. Гинжин гадуур амар хоолтой гэж байна. Гинжигийн хамгийн дуртай одоо цайна газар юу вэ? Гоё. Мандах те. Мандах супер штэ. Мандах штэ бас. Бүх цаг үе их штэ.
Мантах галгал. Мантах цол өгдөг бол өгмөр байна ч гэдэг. Би бүр ингэж бодож байсан байхгүй ингээд хэрвээ би өөрөө тийм IT инженерсэн бол ингээд нэг аппликейшн юм за. Тэрэн дээр ингээд хоолны газар байдаг. Гэхдээ тийм ресторан биш дандаа гуанцнууд. Тэгэл одоо чи ингээд мэдхгүй хүмүүс тэр аппликейшн за энэ гайгүй гуанц юу гэдэг ингээд харангууд тэнцэнэ 2 3 байлгахт нэг нь энтги пришкин гоё гэдэг нөгөө хайлайтууд нь бичдэг. Энд чи пришкин гоё энэний гуляаш нь гоё гэл. Тэгвэл хүмүүс харж л оюун гоё гуляаштай гэж тийш ороод иччих гэдэг ч юм уу те. Донгууд тэнцэнэ бас зарим хүмүүс ч өөрсдөө хоолоор рекламтын тулд одоо тэр аппликейшн мөнгө төлнө шүү дээ. Өөрсдөө гуанцыг байлгахын тулд тэгэл тэрнээс ашиг олдог ч юм уу те. Тийм байл гоё зөвхөн гуанцнууд байдаг ч юм уу те. Тийм аппликейшн. Начралс гоё идэв шүү дээ. Тийм. Мандах амар шүү. Таны одоо яг ийм бүр хамгийн амар яг ийм жинхэнэ хайрын тухай дуу ямар дуу байна? Жинхэнэ хайрын дуу юу? Тий. Хипхоп гэхээс илүү яг л ийм хайрыг илүү дуулсан гэх юм уу? Missed Call гэдэг дуу байна. Missed Call энэ тийм Missed Call-ыг бол яг бүр зориулж бичижсэн тэгэл. Тийм Missed их нэртэй. Таны одоо тэгээд гаргаж байгаа ихэнх одоо хайрын дуунуудын хэдэн одоо дууны ч одоо хэдэн хувийн их нэртэй зориулсан байна вэ? Ер нь нэгээс 2-оос 3 ч юм уу байгаа. Тэгээ бусд нь ерөөхдөө жоохон бас нэг зохиомжт бас нэг энэ чинь бас зөвхөн ингээл хүн өөрхөл юм дуулаад тахгүй нөө бусад хүмүүсүүдэд бас нэг релейт хийх гэж те жоохон зохиож дуулах юм байна шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол бас мэдээж нэмэлт зохиомжууд бол байгаа. Гэхдээ яг бүр зориулжсэнгүй 2-3. Хамгийн анх яг үргэлж эхлээд яг нөгөө яг анхны тэр нөгөө дурлал гэдэг үе дээр кокаина гэдэг дуу зориулжсэн. Тэгэл миний кокаина гэдэг тий. Тэгэл тэгж явж байгаа л дараа нь Missed Call гэл. Тэгээ бас нэг өөр байгаах одоо яг толгонд ордог нэг 2-оос 3 дуу бол байх. Тэргээ яг нөгөө хүндээ яаж сонсох вэ анх? Цацчаа сонсох уу эсвэл өмнө сонсох уу? Дуучны процесс нь юу болт юм бол мэд. Хамгийн ихтэй тэр кокаина гэдэг болохоор яг хийчээ сонсуулж ирсэн юм. Сюрприз маягаар ч юм уу те. Missed Call-ыг болохоор би яг хэрэлдээд бид хоёр салж малцсан байж хата. Би чамд нэм дуу зорилж бичсэн гэ маргааш нь жилөө нэг юм урт текст бичиж байхдаа дундуур нь хэлж ийсэн. Тэгэл яг тэрний дараа мараа жилөө бичиж илүү да хоолыг нь. Тэр дуу тэгээд хоёрыг нийлүүлсэн үү ер нь бол? Тэр дуу яг тэр дуу хоолгоо бичгтээ угаасаа тэр студиор бид тэр хамт хөтөлцөөлөхөд орж исэн юм байна. Амар. Тийм. Тэгвэл бас ийм дуулдаг хүмүүсээс яг ийм эвлэрэх арга бас арай илүү ийм нэг алхам уурд юм байна те. Тийм бас нэг найрах аргууд байж шүү дээ. Дуу зориулчлаа. Хоёлаа салсан ч зүгээр чи энэ дууг сонсч. Зөвхөн асууч биш би одоо ингээл зүгээр сингл байж байгаа л нэг охин амар найр надад таалагдаж найрмар санагдаад тахын бол бас тэгэл тэр охин дуу зориулал хийчихсэн. Тэгвэл нөлөөлнө шүү дээ. Тэр бол яалтчгүй бас нэг хүн чам 100 дуу зориулал хийчихсэн шүү дээ. Тэгээ тэр нь бүр гинжин байвал бүр амар тэгээд дуус шүү дээ. Хөөхөн охид яг үнэхээр trap сонсдог уу? Тэр угаасаа зүгээр нөгөө 2 Chainz рэперийн Pretty Girls Like Trap Music гэдэг дуу тоххой. Тэрнийг шууд махчлаад албаар тэгж хийчихсэн. Та яг нөгөө нэг тэр өгзөг сайхан бол зүг сайхан гэдэг дуугаа яг хийж явахдаа ер нь хэдэн настай байсан Тэр юм? чинь 22 та байсан. Тэр би тэгтээ онгоцон дотор хийжсэн шүү дээ. Тайванд би сурдаг гэж байгаа зуны амралтаар Монгол руу ирдэг. Тэгээд яг онгоцон дотор нөгөө уйдаад байж хата. Хажуугаар нэг охин явсан биш тийм үү? Үгүй. Яг нөгөө шууд хоолоо биччихсэн тэр үед айл хэдийн. Лаптопоо нээчихэд онгоцон дотор биччихсэн байхгүй. Яг хөхөө бүхсүү гэдэг асуултанд бол та бүхс юм байна тийм үү? Books for life шүү дээ. Ихэр сууд хүн зориулсан дуу байд юм уу? Оо байгаа шүү дээ. Сүүлд нэг зүүдэндээ гэдэг дуу гаргасан. Тэр болохоор нөхөртөө зориулж ирсэн дуу. Тэгэл тэрийг бас анх ингээл зохиолчод дуугаа биччихэл баян цогтаа сонсоол цаачаа ингээл. Гоё гэж. Сүүлдээ ингээд жоохон залах чинь гэдэг ба. Оо залахгүй бүр дахин тавиал гэдэг гэсэн. Тэгээ одоо хүртэл тэгэл бас аягүй сонсох дуртай. Тэгээ одоо хүн дуу зориулчод байх чи одоо залхан ч гэж юу байх вэ те. Тийм шүү дээ. Гоё дуу зориулах юм бол тэр хүнд амар гоё санагддаг баха те. Амар санагдаж шүү дээ те. Гоё санагдах байсан. Хосыг одоо англиун зориулаад англиун гэдэг дуу. Чи анхаалын гэдэг дуу болохоос англиун гэсэн биш. Дараа нь тоохгүй болохоор нөгөө нэрийг нь анхаалын юм болгоцсон юм шүү. Нэг артист гэхдээ надлаа нэг тэгж үзсэн. Сайн уу чиний юм дуртай үнэртэй ус ямар үнэртэй ус вэ гэд. Тэгээ би ч юм болохоор яг үнэртэй усны тийм нэр мэр сүртэй одоо юм сайн мэддэг хүн биш аахгүй. Бэлгэн дээрс үнэртэй усаал ер нь дүрхдэг тийм
Тэгээд тэгсэн чи би мэдэхгүй байна уу гэдгсэн чи би харин дуундаа нэр өгөхгүй гэд би огт танихгүй зэрэг тэр хүний гол зүр фэйсбүүкээр найзууд. Тэгээд би ингээ нөө дуучин хүн гэдгийг мэддэг учраас ингээд хариулаад ингээд харцсан байхгүй. Тэгсэн чи би тийм үү ямар сони хаа зүгээр англи үнгээ өгчихгүй гээ зүгээр тоглоомоор ингээд тэгэлчихгүй. Тэгсэн чинь англи хүн гэдэг дуу угаасаа байгаа. Гэт тэг би ямар гайхаад яагаад ингэж байгаа юм бол нэг тийм юм. Чи тэр Булгари гэж хэлээг юм уу? Тэгээд тэр дуу үз. Тэгээд одоо ч Булгари гэдэг дуутаагаад байгаа юм шүү. Нэг тиймэрхүү юм бас болж байсан. Тэр одоо яг ямар учиртай байсан юм бол тэр хүн одоо намайг найрах гэдэг нэг гэсэн үг үгүй зүгээр рандом бас нэг хурган найралтал явчих шиг шүү дээ. Ярианы сэдв үдэж шүү дээ. Пүү ахын нэрээр дуу уйл гоё юм шүү. Пүү. Тэгэл болоо ирсэн. Тэгэл пүү гэдэг тэгэлцтэй. Ой. Тэр бододсэн ямар дуу байх юм бол та ямар зохиолын дуу ч байх юм бол чамайг хараад уулга галднаа би пүү. Тэгээ за. Пүү. Сэтгэл хөдлөлөөр дуу тэгж бичих гоё явах те. Урлагийн хүмүүс ялангуяа. Сэтгэхдээ тэгэл сэтгэл хөдлөлөөрөө шууд бийж байгаа шүү дээ. Тийм. Би ч гэсэн дурлцаад яг сэтгэл хөдлөлөөр подкаст хийжсэн. Амар гоё байсан. Клипний санаа ер нь яг яаж төрд юм бэ? Яг дууга бичсний дараа клипний санаа төрд юм уу? Эсвэл яг ингээд дууга бичиж явах үйл явцдаа энийг ийм клиптэй хийндэ гэдэг тийм одоо байдаг юм. Эсвэл аль нь уу? Аль нь л болдөө шүү дээ. Тий. Яг уу дийлэнхтэй бол дууга хийчихэл дараа нь айн дээр ийм клип байв гоё юм байна гэдэг санаа төрөх баг. Гэтэ хаяа хоор тохиолдлоор яг нүдэнд бас те нөгөө юм харагддээ штэ вишэл нь харагдаад тэрийг бодож тэр ай маяга сонгоод дууга хийхч бас үе байгаа. Одоо клипний арт тоолдог хүмүүсийг яг артистууд маань өөртөө олдог юм уу эсвэл арын албаны хүмүүс нь олж өгдөг үү? Эхэндээ өөртөө олдог ус одоо тэгээд нөгөө бас ажиллаж амжихгүй юм уу эсвэл залхуу болсон ч юм уу нөгөө продакшн бас илүү том болсон ч юм уу те. Хуучин нөгөө найз мэзээр бараг хийлэгдэг юм чи одоо л продакшн болчихлоо тэд нар ерөөхдөө хариуцуулна. Гэхдээ тэд нар нөгөө одоо жишээ нь тоглох одоо охтууд байлаа гэж бодоход охтуудыг энэ болж байгаа юм наа ч худлаа мэнэ гэдэг ч юм уу тийм сонголцоод явна. Гэхдээ оолох ажлыг бол одоо бол өөртөө нэг айл болох хийхгүй л хичээд шүү дээ. Тийм. Илүү ажиллаж подкастын нөгөө рилүүд ингээл харахаар шилдэг 5 рэпер гэл те. Тэгэл тиймбат ер нь гинжин ингээл баян миний ойлгож байгаа. Миний сонссноор гинжин ингээл баян дурддагдаг. Тэндээч би бас санал хэлдэг. Тэнгүүд яг гинжингийн хувьд яг өөрөөгөө чи яг Монголын одоо хипхоп гэж ярина те. Хипхоп ертөнцид өөрийгөө яг ямархуу төвшөнд байгаа гэж яг өөрөө яг жинхнээсээ боддог бай. За би нэг энэ хавцаал байгаа даа гэл greatest of all time гэдэг шүү дээ. Яма гэдэг шүү дээ. Гэтэ ер нь л яг анх гарч ирсэн цагаас хойш л ялцчгүй л яг байсаар л байгаа хүний нэг гэж би бас яг бодсон юм аа. Хэсэгтэй байсаар ч байх бах төө. Зарим хүмүүс нэг тийм гарч ирээл нэг хэсэг нэг юм prime time да ингээд байж байгаа тэгээд мартагдчихдаг ч юм уу те. Эсвэл одоо дуунууд нь ялцчгүй ингээд хүмүүс сонсгоо болдог ч юм уу. Тэгдэг бол яг ингээд хит дуунуудыг гаргасаар л байгаа хүний нэг бол бас ялцчгүй мөн гэж. Тэг хижээхэн дуунууд яг ийм байдаг байхгүй ингээд бусад дуунуудыг хүмүүс артистыг ер нь жоо сонсохоор хоорондоо айгу адилхан. Жохон ингээд яг нэг өөрийн original гэсэн юм байхгүй жохон ингээд copy яваад байдаг. Тэг хижээхэн дуу сонсонгуудыг өөрийн хэсэг дотоод яг нэг өрмөц яг тэрийн амар харагдаад байдаг. Тэгээд хоолой молон ч гэсэн ингээм амар өөрчлөгдөл та тэр нэг хоолойны маха ахуулсан гэлүү юу тэрний тухай мах биш ээ. Тэр хавдар ургасан бохгүй юу? Тиймэр хавдар. Гэтэ хорог л дээ. Тэгээд тэр нь дахин ургадаг. Би чинь 3 удаа ахуулсан шүү дээ. Тэр үед таны хоолой юм сөөцөн. Тэг нэг юм сөөнгөөс үе байгаа. Тэр бас зүгэн сонсгожсэн. Дуулж ахны сонсч исэн юм аа. Гэтэ тэр сөнгө болоо ч болохоор нөгөө яг миний одоо чинь араасаа ч юм уу эсвэл юм уянгийн тахилттай ч юм уу тиймэрхүү дуулах ямарч боломжгүй яг зүгээр цэвэр өглөх боломжтой болж байгаа. Тэгэхээр амар сул талтай. Би ч нөгөө янз бүрээр дуулах дуртай болохоор миний дуунуудыг ингээ хаяа сонсохоор зарим яг мэдгүй хүмүүс бол анх удаа сонсох юм бол хамтлаг шиг санагддаг гэж байгаа шүү дээ. 3 үлж байгаа ч юм шиг те. Тэгэхээр одоо ер нь шинэ уран бүтээл хий гэж бодож байгаа юу? Бодлогүй яг уу. Угаасаа ерөнхийдөө би чи яг ингээд дуу бүтээн гэдэг чи яг миний энэ сүнсний бас гол зорилго байгаа байхгүй юу? Дуу бүтээгээд бүтээсэн дуугаараа би яг хүмүүсийг эмчлэх юм бэ, хайр түгэх юм бэ гэдэг зүйлээ би яг өөрөө ойлгосон. Тэгээд өмнө олонгуудад хийсэн дуунууд маань ингээд одоогийн хэр сувд өмнөх хэр сувд аяга өөр болсон ер нь мэдэрч байгаа. Одоо олонгууд би аягүй их тийм юу хоолойнууд юу channel хийгээд байгаа байхгүй юу? Одоо тийм
ээжийн те ихийн дандаа тийм healing амар тийм зөөлөн гоё тийм юмуд аюу хийгээд байгаа. Тэг би зөв өөрөө одоо уртын дуу Монгол тийм одоо тийм дуулж чадахгүй байх гэж боддог байсан чи хүүдээ ингээ бүүгийн дуу суусаар агаад тэгээд өөрийнхөө бүр гаргаж байгаагүй хоолойг хөгжүүлээд ер нь одоо яг дууга гаргаа өсөд бичүүлэг байгаа ч гэсэн маш их бэлтгэл маш олон юм гэртээ хийж байгаа. Тэгээд хүүдээ бас нөгөө нэг байнгын гитар тагуулж өгөөд тэгээд бас юм жембэ бөмбөр авсан. Тэгээд ер нь хөгжим хүртэл юм сайжруулад ер нь чадвар маань ер нь айгүй сайжраад байл гэж хараад шүү дээ. Тэгэл одоо бэлдэж байгаа л буцаа цөм гарч ирнэ л гэж бодож байна. Хүмүүс ч нөгөө ээж болоод ч юм уу болоод нэг хөгжмөөсөө холдоод өндөр тийч эсрэгээр бүр тэр бүр юм илүү next хөгжмийн чинь next level руу баг аваачих юм. Илүү зүрхнээсээ илүү ингээд дотроосоо гаргадаг болж ийн гэсэн үг шүү дээ. Тэгвэл нэг хэсэг бас яг артист би яг тийм юу болж байгаа байхгүй burnout болж байгаа байхгүй бүр яг ингээд гаццсан те. Би одоо юу хийгээд байгаа юм яах гээд байгаа юм бэ? Ингээд юу хийх гээд байгаа ойлгохгүй хүмүүс таалагдах гээд байгаа юм уу? Эсвэл яг өөрийнхөө channel хийгээд байгаа тэр дуу хоолойгоо гаргах гээд байгаа юм уу? Эсвэл хийд дуу заавал нөгөө нэг мөнгө олох дуу хийх гээд байгаа юм уу? Тэрэндээ айгу lost болсон явж исэн. Тэгээд одоо л тэрийг бүр яг ямар утга учиртайг ойлгоод айгуул гоё үе дээр явж байгаа. Хүүхд болсон амар бүүнд сонсч байгаа юм байна те. Тийм тэгэл сэн дуу зохиогоол тэгэл өөрөө гайхаал тэг гитарын чадвар модор ч нөгөө байхгүй болсон юмс ахгүй би айгу 10 жил оюутан бол аюу сайн тоглодог байсан. Тэгээд амьд хөгжим тоглодог байсан. Амьд хөгжим амжилттай байсан. Тэгээд тэрнээсээ жоохон холдсон. Зүгээр ингээл дуулаад явжсэн. Одоо болонгууд яг за би хөгжмөө тоглоод өөрөө хөгжмөө аялгаагаа тоглоод тэрэн дээрээ дуулах чи миний гол зүйл юм байна гэдгээ ойлгож уклеле тоглож гарч ирсэн тий. Тэр ихэр сууд хөөрхөн тий. Одоо тэр их сувч одоо яг тэр их сувч буцаад яг хүрээд ирсэн. Одоо яг ukulele тоглоод хүүхдтэйгээ дуулаад л яж байгаа. Obviously монголчууд гарсны дараа манай одоо эрэгтэй сайн найз маань ихрийг бүр крашлаад жинхнээсээ одоо юм зүгээр юм олонний танил хүн крашлах краш бас яг биш зэв. Бүр яг юм хувьчилж бүр үнэхээр ихрээ гэж бүр ингэж крашлах байг ярьдаг заваар уулзах болгонд л ихэр сувд гэлдэг. Өөрөө нь айгу амьд хөгжим сонсдог залуу байсан. Тэгээд тэр үед яг ихрээг бас амьд хөгжимд тоглолдог, дуулдаг гэдэг нь мэдчихэл бүр улам ингээл тэг чам play time дээр таарва. Тэгсэн чинь нөгөө манай эрэгтэй найз бас нэг манай нөгөөний найзтай явжсан нөгөө найз мөн жоохон юм мэдрэмжгүй байж таарад ихрээ дээр өцнө. Манай найз шамд айгу хайртай шүү дээ. Ганц зургаад авч. Тэгээ нөгөөч нөгөө хөөрх ингээ яг тийм нодыг тийм олонний түүний крашлж байгаа хуваар биш яг юм эмэгтэй хүний өнцгөөс нь крашлж исэн учраас тэрэндээ ингээд амар бантаж ичээд тэгээд ахуулсан зураг нь одоо л байдаг зэрэг амар инээдтэй гэж зогссон. Ийм бантцсан гэдэг нь айгүй илт мэддэгдгүүд ингээд жоохон юм дургу царайтай юусаа манай найз чам тайртай гинэ гэлж гэж чинь тэгэл надад хүн амар хэлсэн чинь бас жоохон зурс гэж орж ирж шүү яг тэр мөч. Тэгээд одоо манай найз манаас өөр артист болсон. Тэгээд дуулж байгаа. Тэгээд бас айгүй мундаг артист болсон. Мангартаа тэгээд хизээ нэгэн цагт бас та хоёр маань уран бүтээл цуг хийх байхаа. Уран бүтээл цуг хийж хамтраад найзын маань бас нэг хүүхднээс нэг өсвөр наснийх нь бас нэг юм дурсамжийнх нэг хэсэг болоорой гэдэг. Хайр хамт ер нь ахад дуу хийх үү? Тэр ирээдүйн магадгүй. Би бол яг хиймээр байгаа. Надад бас яг гинжи ах яг тэр хоолой бүр яг миний одоо уран бүтээлд бас амар гоё том чимэг болж байгаа ч ирэхийг бол мэдээд байгаа. Ер нь бодсон юмнууд бол байгаад байгаа. Nice. Тайрын хамтарсан нэг дуу шүү дээ тий. Тий. Тэр дууг таяр яг яаж яриад хамтрыг ярьсан байл. Тэр яг зүгээр нэг юм Монгол дуугаас нэг афробит ерөнхийдөө яг хөгж одоо ч бас нэг ягаад дэлгэрээгүй л дээ. Афробитийн хэмнэлттэй дуу хиймээр санагдаад амапиано гэдэг жанр ихгүй. Тэгээд Месси битээр нь бол хамтдаа тэрийг хийжсэн. Тэгээд тэрэн дээр ерөөсөө нэг дахилтан дээр өөр юмхтэй оруулах хэрэгтэй байгаад тэрөөсөө нэг л болдгоо. Тэгэл тэгсэн чинь Месси надад санал болгочихсан гэж энэ ихэр сууд гээд гоё хоолой тохин бааш энэ барыг илүү зохих юм байна гэд санал болгочихсан санаг чинь. Тэгээд би тийм үү тэгэл та гэд. Тэгээ би яг тэр үед нь болохоор нөгөө Эботе нөгөө хэцүү анги гэд киноны нэг дууг шинжилээсэн байд ч тийм. Тэр дуугаар ерөөхдөө ихэр сууд мэддэг болсон байсан. Тийм мэднэ. Тэгээд яа л тэгэл бичээл. Тэг ямар ч байсан нэг Алагуй гэдэг нэг буряд залуу продюсер гэдэг тэдний студ дээр уулзаал те шууд биччихсэн. Тийм. Тэгээд ямар ч байсан тэр дуу надад амар тийм сүнстэй санагдаад идэв шүү дээ. Сүнстэй те тэр нэг яач юм тэр эхэлж байгаа тэр I my vibe my ер нь бүх юмыг сонсоход клип нь ч гэсэн ингээс хараад тахаар амар тийм. Клип бол үнэхээр гоё клип болсон тэр. Тийм амар. Бараг 4 өнд дуулсан юм шүү дээ тэгэхээр. Тийм. Нөгөө ихч байгаа. Тийм. 3 эмэгтэй нэг эрэхтэд дуулсан биз дээ ер нь бол. Тийм. Тэр ер нь бол миний бас хийжсэн бүх дуунуудаас амар тийм яг
чанар ч юм уу эсвэл гоё муухайгаар нь биш яг сүнсээр нь ярих юм бол тэр амар тийм сүнслэг сүнслэг дуу. Амьд дуу тийм өндөр мэдрэмжтэй дуу гэх юм уу. Яг гоё хүмүүсийг ингэж нийлүүлж бүгдийг нэгтгэж байгаа яг тийм сүнс надад яг мэдэрдэг шүү дээ. Тийм амар гоё игэлж жирийн баян тансаг бишний игэлж жирийн happy life-ыг ингэж цаанаас мэдрүүлдэг positive vibe-ыг мэдрүүлдэг тийм дуухгүй. Тэн дээр би угаасаа бас охиныгоо ч гэсэн дундуур нь дурддаг байхгүй юу бадган дээрээ. Тийм тэгэл айгуу тийм гоё л дуул. Да тэгээд бас ихэр судад нэр яг бас гоё дахилтын дуулж гисэн баярлаа гэж бас хэлжсэн л багтаа дахиад хэлчих та. Баярлалаа. Намайг бас энэ гоё дундаа оруулсан маш их баярлалаа. Хоёулаа тэ ирээдүйд бас өшөө гоё дуу хийх төлөө хамт клип хийвэл хэлээрээ битээ. Хоёр ард цаа гэж өгөн шүү гэж. Вэгүү сагандаа битээ бас. Ийгүү сагандаа. Дуртай. Тэгээ бид дөрөв очиод амар олны маасан дээр цаа гэж шүү. Тийм эсрэг дүрж байсан бол шүү. Хамаагүй. Яг жоохон бахад яг нөө Whatslaw гэдэг тэр дуун дээр л яг хүүхдүүд айгу тэгж мэгдэг байсан. Би бинийгаа орсч ихэр энэ гэж мэгэл нөгөө никнейм энэ гэж мөгөөл. Тэгээ яг нэг юм дуунуудын үгээр бас би бинийгаа найрж майрдаг нэг тиймэрхүү юм айгу их байдаг байсан шүү дээ. Тэр би одоо нөгөө 5 сарын 30-нд энэ 100-100 дээр бас аль болох тэр үеийн дуунуудаасаа дуулах гэж байгаа байхгүй бас лууж мууж ингээл хүмүүсийн бас одоо мартагдцсан тийм хуучны одоо энэ ч миний ингээл яг анхны соло тоглолт тэгээд баг хэсэг бас тоглолт яахгүй нам тоглолт дээр болж байгаа намжин болж магадгүй. Бүр анхны соло юм тийм. Анхны соло байхгүй. Угаа яг нь тост үзээс гээд анх 19 онд хийжсэн л та тэгт яг юм стадион юм том газар. Тэгээд тийм болохоор ерөөхдөө тэр Whatslaw байна. Тэгээд лууж мууж ингээд тэгээд бүр өөр бас дээр үед хийсэн дуунуудаасаа ерөөхдөө бүгдийг дуулна гэдээ ер нь бэлдээд эхэлсэн баг. Тэр нь баг илүү гоё юм бол гэж одоо орчин хийж байгаа дуунуудаас илүү те. Яг OG нөгөө нэг фэнүүд ч юм бол жихэн галзуур шүү. Тэр яг тэд нар тэрийг бас угсаа нэлээд хүлээж байгаа гэж бодож байгаа. Ялч бас нөгөө 2026 он ч нөгөө одоо шинэ үеийн 2016 он гэдэг нэг тийм тренд гарсан байсан шүү дээ. Хуучны дуунууд, хуучны стайл юмнууд буцаад эргээд модонд орж байгаатай адилхан бас яг та яг тухайн үеийнхээ дуунуудыг эргээд дуулж молуулсан юм хуучны дурсамжууд бас эргэж орж ирээд гоё болох хаа. Whatslaw ч угаасаа яг 16 онд хийжсэн байхгүй. Буцаад яг эргээд тренд болох ч юм уу тиймэрхүү юм. Дуу кино өдр ер нь надад нэг тийм дуустгүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Яг хизээч эргээд амлаад хизээч тренд болох боломжтой тий. Яг одоо цаг үед дөнгөж цацагдчихад од болоогүй ч гэсэндээ магадгүй 10 20 жилийн дараа амар бүүн болох боломжтой. Амар гоё дуу шин байна гэж хүмүүс хожуу ухаард ч амар их тий. Тий. Тоглолтоо ямар дуугаар хаах вэ? Тоглолтоо юу? Нууцуу. Өг зөг сайхан бол гээ хаах уу? Үгүй тоглолтоо найзтай зориулж найзын дуугаар хааж байгаа. Юм байна. За манай хоёр болцооных нь түүхэд орж ирж гин үү? За надад тэр нөгөө гой болцоо гэхээр цаг хамгийн сүүлийн үеийн нөхөртөөгөө хийсэн болцоо санагдчихээн л та. Таиландд яг бит хоёр очиж исэн. Тэгээд болцоо гэдэг чинь ер нь бол яг ингээд заавал нэг амар фэнси гой байгаад тахтай биш шүү дээ. Нэг яг болцоо хийцэлээ яг бит хоёр яг тэр өнгөрөөсөн аялын юм байгаад байгаа байхгүй. Тэр аялд одоо яасан бэ гэх юм бол бит хоёр ингээд энэдтэй ингээд нөгөө байкн дээрээ суудсан. Тэгээ би жирэмсэн байсан байхгүй юу. Тэгснээ ингээд би үүрэгчээ үрцэн, аялын үүрэгчээ үрцэн. Манай нөхөр байкныхаа урд 2 чемоданаа тавьсан. Тэгээ урд дахиад үрж үрцэн. Яг нутгийн хүмүүс шиг явж исэн юм биш үү? Ууг нь анх бит хоёр ингээ очингууд хүмүүс ингээ явж байгаа. Эдрийг хараа ингэж ингэсэн гэдэг гэжсэн байхгүй. Тэгсэн чинь 7 хоногийн дараа зүр өөрсдөө тэгээ болцсон. Тэнгүүтээ бид нар ингээ бас янз бүрийн олон газар явж байгаа. Нэг болонгууд ингээд найзуудтай аягүй гоё вилан байгаа тий. Тэр үед ингээл тансаглал ингээ байж байгаа. Тэнгүүд нэг мөчт нь олонгууд бүгдээрээ байрны сараа өөрөөр тийшээ салаад тэгсэн чинь бүр юусоо ингээд байр олдохгүй тэгээ амар үнэтэй байгаад тэгээд би бас нэг нутгийн таньдаг ах ихч байдаг. Тэгээд тэдний гэрт ингээ очиохон чи ёо гэдгсэн тэр болгон зүгээр юм гадуусаа тийм хүмүүс чинь их заавал байр мэр зүгээр дээвэр хахад болоо штэ. Дөнгөд баг тийм амбар шиг газар бит хоёр ингээд хонжисэн амар шамбал момболтой тэгээ гадаа мада өглөө онгот баахан дахиад ингээд онготвол тэгээ тэр үед яг бит хоёр яг амар гоё мэдрэмж авч ирсэн. Яг хайр дурлал гэдэг яасан гоё юм бэ те. Заавал юм үнтэй гоё газар явахтай биш. Хамтдаа зүгтаа одоо хамгийн мяа газар байсан ч хамгийн гоё газар байсан ч цугтаа байгаа л гоё юм байна. Энэ цугтаа өнгөрүүлж байгаа experience энэ бүх зүйлс л гоё юм байна гэдэг тийм яг хайрынхаа үнцнийг аягүй мэдэрч ирсэн үе байсан. Би болохоор нөгөө өлөн болцооны юу илээ. Ямар нэртэй лээ. Өсөж өгч байгаа өлөн болцоо. Өсөж өгч байгаа өлөн болцоо руу орох үс тийм нэг. Одоо миний 3 4 болонгоо ч бүгдээрээ л одоо манай одоо их нэртэй л угаасаа айл нэг бүгдээрээ л байх гэдэг л да. Тэнгууд өлөн санаанд орлоо л да. Тий.
Тэр болохоор юу исэн Валентины өдрөөс байхгүй юу. Тэгээд Валентины өдөр байж байгаа би яг тэр үед бас нэг 10 хэдэн онд лээ 16-17 онд лээ би яг дөнгөж сургуулаа төгсөж ирчээд тэгээд нэг карьер нь бас амар яг юу болоогүй тэр нөгөө халтар малтар энтэнд амар дуулдаг болж эхлэв. Дөнгөж нэг хөргөг трап сонсдог гэл хаяадаа нэг мөнгө орж ирнэ те. Тэгээ ядж хат би ч өөрөө нэг ажил хийхгүй тийм үеэс хэвгүй. Яг тэгсэн чи тэгэл бит хоёр нөгөө Валентинаараа яаж болцохоо яриад тэгснэ одоо corporate convention center-ийн тентгийнхэн ер нь би таньдаг. Тэгээ тэнцээс юу болох ингээ асуусан чинь тийм Валентины шоу болно гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр за тэгвэл ийшээ очиод ямар ч байсан тийм нөгөө сет хосын хоол моол байгаа тэрийг нийж мэдээд ингээ өнгөрөөчих болох юм байна гэж бодоод. Тэгэл тэгснэ би яг тухайн үед мөнгөгүй байснаа би за одоо санахгүй байна яг хэд гэдэг. Гэхдээ нэг 70 мал мянгаттай ч илүү гарч ирж байгаа байхгүй. Гэсэн чинь манай эхнэр бас нэг 70 малтай ч илүү да. Тэгэл надаас миний хэдтэй байна гэж тэгж би нэг 70 гэсэн чинь ууралж байгаа байхгүй. Юу 70-аар юу ирэх юм бэ мөрх юм бэ гэл. Тэгэл би бас харин тийм яг ингээ мөнгөгүй болоод таарчлаа марчлаа гэл. Тэгэл бит хоёр тэр нэг корпоратийн тэр нэг юм хосын сет нэг десерт тэгэл нэг стейк мек нэг вайн маа гэсэн юм нь болохоор нэг 55 тойл хүний. Тэгээ нэг бараг 100 мянгаар нь тийм авчиж байгаа байхгүй. Тэгэл нэг 20 мянгат болчоод зойлоо хайчих уу гэл тэгснэ. Тэр чи яг нөгөө аригуу гэд клуб бүүн болчихсон байхгүй ихтлгүүрийн. Тэгэл за аригуу ороод бараг ууч идөө гэл. Аригууг танд юм чинь тэгэл баг тэнцээ баг өнгө уучих юм байна дөө. Тэнцээ шоу утчихэл бит хоёр яг аригуур орж байгаа Валентинаар. Тэгэл нэг 2 3 найз мэстаа таараал. Тэгэл нэг 20 мянгаар ч илүү баг тэр чинь нэг драфтын пив 5000 байдаг үлээ. Тэгэл нэг ууд мод нэг 3 4 2 3 маяг уужаал дуусчих жоох гэсэн чинь одоо мөнгөгүй болчлаа яах вэ гэснээ шууд буцаагаад гэрлүүг очсноо. Гэрийн ингээд гэрийн балкон дээр юм нэг имэнэр юм санал өгдөө штэ. Ийм санал тавьсан. Тэгээ тэнцэнэ ерөнхийдөө ингээд оройдоо нэг юм шил архигаас нэг хэдийг ундгалж уугаал 50 мянга татчих ууж унтдаг байхгүй. Гэсэн чи аав ингээд унтчихт нь сэмээрхэн балконоор орсноо. Тэр архийг хулгайлж аваад гарстаа гадаа ууж муугаал. Тэгэж үгээс огцтой буцаагааж нөгөө баарлага орж шоуж боодол. Үнэхээр уухыг хүссэн байж тийм. Яг тэр үчи яг нөгөө шоуны бас нөгөө юунд орцсон байсан юм а. Бид нар ч угаасаа яг тэр аригууд танилцчихсан байхгүй юу? Анхнаасаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө яг тэр үе чинь тэгэж тийш хүмүүс амар их ордог гэсэн. Тэгээд бид хоёр ч угаасаа яг хамтдаа шоудаалах нь тэгж танилцсан болохоор ч юм уу. Тэгж шоудаадах нь бид нарт гоё. Тэгээд хосороо хамт шоудах гоё тий. Хамгийн гоё чинь тэр шүү дээ. Тийм. Тэгээд шоутаараа хэрэлчээд идэх хүмүүс бас байдаг тий. Байна. Бид хоёрт ер нь бол гэхдээ ер нь бол яг ийм гэгээлэг тэгээд нөгөө хараал ицсэн хар болцог гэхээс илүү тийм үлэн болцоонууд бол зөндөө байна гэж бас тийм. Наад чинь бол гэгээлэг юм байна. 10 жил болсон хойно одоо нөгөө талаас харах тийм болох юм дээ. Тийм тэгэл шууд нэгнийхээ уцыг ламбардаал шоуж исэн ч төхөн бит хоёр. Ямар гоё. Ягаад ч юм ингээд утга нь өөрөө нэг юм ламбард гэж байгаа ч гэсэндээ ингээ хамтдаа хийж байгаа гэхээр тэр нь өөрөө нэг тийм бас юм арт явдалтай ч юм шиг те. Тэгээ нэг нь яах юм бэ маах юм бэ гэхгүйгээр шууд тэгээ гэж баг сайн найзуучиг байгаа шүү дээ те. Тэр хоёр эрэгтэй найз шоуд арх уу гингуудаа нэгнийхээ мэд тавьж байгаа юм шиг те баг. Тэгж амар найзалж шоуддаг гэсэн юм. Найзалж өрхдөг гэсэн тийм болохоор бас тэр амар гоё дурсан шүү дээ. Манай эмэгтэй бол гэхдээ ер нь хуухтай те бас. Хуухтай шүү дээ. Тэгэхээр хуухтай. Муухан ирэх хүнээс хэрэг шиг тийм. Тийм. Та нарт ер нь тэгвэл ийм ламбардтай холбоотой хөгжилтэй түүх байдаг юм гэдэг. Би өөрөө нэг тийм шоуддаг төрлийн байсан. Гэхдээ сонирхолтой юм тэр биш шүү. Зүгээр тэр найз болохоор өөрөө амар шоуддаг. Тэгээ би тэрийг дагаад нэг 2 3 шоудахгүй. Тэгээ надад айгүй гоё байхгүй юу тухайд. Тэгээ би нэг ахиж дагаа шоудах гэсэн чи битээр мөнгөгүй болоо. Тэгээд хоёлаа тэгээ яах юм гэсэн чинь манай гэрт байгаа нэг iPad байгаа. Тэрийг тавьчихлаа гэхэл анх iPad-ны одоо анхныхын зарвал гарцсан. Тэгээ тэрийг тавиал нэг шоудчихсан. Миний одоо анх багад сүүлийн ч юм мэдхгүй тэгэл тавиад дараа нь би авч өглөө яалаа сайн мэдхгүй. Авч өгөөгүй юм шиг байна гэж бас. Санахгүй болохоор авч өгөөгүй. Тэгж нэг тавьчихсан.
Бидэд нэг 10 жилдээ октоудаараа бас нэг гарах гад. Тэ мэдээж л баар руу бол бид нарыг оруулахгүй шүү дээ өөрийн юмд. Яах ч юм юм ярьдаа ш мөнгө хэрэгтэй болсон бүгд мөнгөгүй. Тэгээ манай найзууд нэг манайдан бүгж өгдөг гэсэн байхгүй ээж нь өгсөн гэх. Тэгээл бүр аргаа ороод манай найз өөрөө тэр санаа гаргаж авахгүй бид нар бас арайж анда бүгжийг тавьж мэж гэхгүй шүү дээ. Тэгэл тэр охин өөрөө хитвлээ нэг амар санаа төрлөө. Миний бүгжийг тавиад тэгээд яаж мачиж гэлээд идэдэг байхгүй. Тэгэл яг ихэндээ зүгээр юм уу гэл тэгж аа. Тэгэл 50-аар болол хороол хаа байсан бүр хорооллын бүр ламбард л орж байгаа байхгүй. Тэгэл амар насан турш хүмүүс шиг ингээл тэр насан төрөг байгаа шүү дээ тий 16 талаатай. Тэгэл ингээл зогсцооцсон. Тэгэл арай гэж тэр бүгжийг нь өөрхийн үн хаялцж байгаа л яг төсөөлжсэн үнээсээ нэлээд доогуур өөрхийн үнлүүлээд тавиулчаал гарч ирсэн байхгүй. Тэгэл тухайн үед тэр өдөр өнгөрсөн. Тэгсэн чинь бид эдийн сургуульч нөө үзплас яг циркийн хажууд байдаг гэсэн сургуулихгүй 10 жил. Тэгээ дараагийнх нь нэгтгэт нь хичээл дээр ирэл байсан чинь манай ангийн банд бид нарыг харцсан зав. Ламбарданд байж байгаа нөө. Тэгсэн ингээ амар нэрснэ. Та хэдэр хороолын ламбарданд юу хийж ийсэн гээл амар чанга. Тэгэлс чи бидэд пал игээл явцсан за. Үгүй зүгээр ээжийн тавьсан юмыг авах гэж орсон. Ээж явуулсан юм авсан. Эдэргээл худлаа ирэл хөрх нөө үеийнхэн хүүхдэд тгээ харагдсан да амар бантаал нэг иччихсэн нэг тийм бас түүх байдаг юм. Тэгээ та саагсан уу? Оо саагсан. Тэгээ дараа нь тэгэл бас бүгжийг авах гэж бас юм болно шүү дээ. Тэр чинь бас мөнгөө нийлүүлээл хүний тэд мэдгээл. Бүгжийг нь бол эргүүлж авсан шүү. Яг тэр нөө ээжийнх нь өгсөн бас үнэтэй те. Үн цэнтэй зүйлээс учраас бас бүгжийг мөнгө олчдаг те. Ер нь. Тэгвэл ээжийнхэн кармаг л амар ухдаг байсан би санаж байна. Нөө тэр үед карт биш нөө хувцсандаа айгүй бэлэн мөнгө хэрэгэлдэг. Тэгэл яг ээжийн өмсөж явсан хувц ээж өчтөр юу өмсөж явлаа гэл тэр өмдөг нь ухаал. Тэгэл карманаас нь батны 1000 төгрөг ч юм уу 5000 төгрөг бол олдог. Тэгэл нэг удаа яг нэг 60000 төгрөг олсон. Ээж одоо хүртэл энийг мэдээг болох ээж намайг уучлаарай. Та уусаа подкаст сонсно гэдэг чи мэдчихээн. Тэр үед 3 шив шин 20 толоод тэгээд уруулангийн авсан. Уруу намайг уучлаарай. Үлдээхгүй шүү дээ бас. Гол нь тэр цамцыг өмсөг амар удсан байхгүй те би мартцсан байх гэж удаа тэгээд яалчгүй нэг госч исэн тохиолдол байдаг юм аа. Өөрөөр бол улгаа ээж үзээгүй шүү. 60-аар бүр саагна үстэй. Оо тэр үед чинь саагах цаашаа шүү дээ тэр чинь бүр. Найзуудыгаа гинжиг дайлбал. 5-20 мянга гэдэг. Найзуудаа тайлсан. Бөөнөрөө Иманаорыг бүгд ч гойм авч өгөө. Та тэгээд нөгөө одоо нөгөө түрүүн баар руу оруулахгүй шүү дээ гэдгсэн шүү дээ. Тэгээд ерөнхийдөө хаана ерөнхийдөө ууж мод гэсэн. Нэгнийхээ гэрт айл эзгүүчлэн дээр лаунж ордог гэсэн үү? Цэрүү нэг орж исэн. Цэгийн хоол гоё гэдэг үстэй тийм. Тушонк. Цэгийн нөгөө шорлог морлог тэгээд нэг юм дахиан махан шнийцэлтэй. 3100 гэдэг үс дахиан махан шнийцэл 3100 тийм юм тийм таа. Аригууч бас орж үзсэн 10 жилдээ. Тийм аригуу амар гоё шүү дээ. Юм хөвстэй тэгээд нэг өдөр болгон ордог байсныг жилхүү том өрөөнд орж ирж байгаа юм шиг л гэдэг шүү дээ. Аригууч юм жижиг гэн тий. Тэр үед чинь яг нөгөө ID шалгах бол жоохон юм сул байсан шүү дээ. Одоогийнх шиг айхтар сүртэй шалгадгүй. Тэгэл бид 10-аас 10 жилийн өмнө тэгэл үүдд очил хэд оных гэлтэнгүүд бөөнөр 98 гэлтэнгүүд би шагтаг дэлээ 96 амар бэби зэрэг 96 тэгэл тэнгүүд ингээл бид нар л харж арцсан. За ороор гэл оруулчихдаг шүү дээ. Тэгэл анхны баар ариггүй байсан да. Яалтчгүй. Тэгэл тэр үед чинь бас ариггүй гэдэг дуу муу гарцсан. Тэгэл тэр дуу нь ариггүй дотроо явах юм бол баахан хүүхдүүд ойрлоо. Тэр нь ариггүй ч хүүхдүүд амар их ордог ш. Тэгээ баг болцсон уу? Өө яг хөө тэгээс нөгөө эрчин суулгарсан л да баар чинь ерөөхдөө яг жил 2 жил прайм байж байгаа л тийм суулгардаг тий. Баарны нас бол гэхдээ яг 2 жил тий. Ер нь яг нэг одоо яг энэ минт одоо арай өөр болж 102 л ерөнхийдөө амар доктортой удаа явж ин тэгэхээр ер нь бол тэгэл 1-2 жил бол байхгүй. За өдрөө подкастаа эргээд тавтай морил тэгээд бид бүхний хамтран ажиллаар iTrip байлаа гэж аялдаг хүн одоо аягуулсан бас гоё комментууд бас хэлэх байх гэж бодож байна нөгөө нислэгийн тийзэн дээр iTrip маань юу ээж байгаа гэхээр Tino Deal Plus гэдэг үйлчлэгээ та бүхэндээ санал болгож байгаа. Тэр нь юу гэхээр нислэгийнхаа тикетийн 30%-аар нь эхлээд тикетээ авчих гэж байгаа. За тэгээд тикетээ аваад байжгаад үлдсэн 70% нь буцаж ирэхээс өмнө 3 хоногийн өмнө нислэгийнхаа 3 хоногийн өмнө эргээд төлчихөө. Тэгэл бүх юм окей гэдэг. Одоо саналыг дийлийг та бүхэнд санал болгож байгаа байхгүй. Тэгээд энэ бол маш гоё дийл. Ялангуяа ажиллаа хийгээд явж байгаа хүмүүст буюу одоо очиж одоо цагийн ажил ч юм уу те тодорхой хэмжээний хугацаанд 3 сарын хугацаанд ажил хийх гээд явж байгаа хүмүүст бол маш тохиромжтой дийл байгаа. Тэгэхээр та бүхэн энэхүү дийлийг одоо бүгд ашиглаасаа гэж та бүхэндээ одоо зөвлөмөр байна. Тэгээд очингуудаа бүгд ажиллая гэдэг 70% мөнгийг өсөө олчих шүү дээ. Тэгэхээр 100% тикетийг та бүхэн дөрүүлээд 30%-аар авчихын л гэсэн үг байхгүй. Тэгэхээр Tino Deal Plus-ыг та бүхэн хэрэглээрээ
нислэгийн тикетийг iTrip-с та бүхэн iTrip-с нислэгийн тикетүүдийг одоо буклээрээ. Тэгээ хамгийн сайн тикет гэж юу вэ гэдгийг надад нэг хүн хэлжсэн. Хамгийн гоё тикет гэдэг бол эрт авсан тикетийг хэлдэг юм аа гэж надад хэлсэн байдаг. Тэгээ тэр одоо айгу үнэн санагдаад байдаг. Тэгээд эрт тикет авах тусмаа л айгу гоё өгдөн шүү дээ. Тэрэндээ бүгдээрээ баригдаад бас нөгөө бүх юм бас төлөвлөждөг тикетэндээ баригдаад бүх юм төлөвлөждөг. Тэгэхээр та бүхэн нислэгийнхаа тикетийг iTrip-ээр ороод буклээд тэгээд авч байгаарэ. 30% гэдэг бол маш бага дүн. Тэгээд очиод ажиллаа хийгээд мөнгө олчих юм чинь санаа зовлтгүйгээр үлдсэн тикетийнхаа мөнгөийг төлөх боломжтой. Ийм сайхан дийл байгаа шүү. Тэгээд тэрийг та бүхэндээ санал болгож байна. Та бүхэн iTrip.com болон iTrip-ийн аппликейшнаар та бүхэн тикет авах боломжтой. Хамгийн хэв нислэгийн тийзийг iTrip-с 7790 Дээрчээд нөгөө төлөхгүй үйл яах вэ? Тэр дараагийн асуудал баха. За тэгээд манай подкастн дээр бас нэг гоё одоо сонирхолтой кейс гарч байна. Тэр маань одоо манай зочин маань яг одоо явах гэж байна. Нэг зочин маань яг одоо тэгсэн чинь гайгүй дуулчлаа гинэ. Дуусах. Дуусах. Нэг ирсэн чи одоо дуусах та. Манай эхрийн маань хүүхэд нь уйлаад байна гинэ. Тэгээд бид нар яг одоо сая явуулах гэж илаа. Тэгсэн чи ашгүй та юмаа яриа гэж байгаа юм шиг. Тийм шиг хэнүүр. Намайг сонссон байхаа хүүхэд нь. За дараагийнхаа түүхэд рүүгээ бүгд орцгоо. Тэгээд таярт маань одоо нөгөө төрөний маань одоо нөгөө түүхүүд маань орж ирвэл дундаас нь бүгдээрээ яриад байгаарай. За тэгээд юуг яриа гэж бодож чинь. Тэгээ энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүст бол айгүй нийтлэг байдаг зүйлтэй. Түрүү нөгөө ярьж байсан эрэгтэй өнөдлөө хийжсэн хамгийн одоо амар зүйл, эмэгтэй өнөдлөө хийжсэн хамгийн амар зүйл гэдэг жисэн шүү дээ. Тэрийг бүгдээрээ өөрчлөлүүлээд яриа. Тэгэхээр гинжингийн хувьд одоо эмэгтэй өнөдлөө чиний л хувьд шүү. Яг чиний л хувьд эмэгтэй өнөдлөө хийжсэн хамгийн галзуу зүйл юу вэ? Одоо тайзан дээр. Би ч таартай монгор тий. Тэр чинь яг галзууч биш л тий. Жишээ нь магадгүй тий. За би жоохон бодож байгаа тэл. Санаанд орвол. Галзуу зүйлээ. Эрэгтэй өнөө чиний төлөө хийжсэн. За чи бас эрэгтэй өнөдлөө хийжсэн байж болно шүү. Би бол за яг нэг өөрийнхөө түүхийг ингээд нэг хальт хуваалцаад та хоёр маань тэр үед бодож байгаарэ. 10 жил тахт би нэг хүүхдийн араас 2 жил гүйсэн гэлсэн шүү дээ. Тэр хүүхдээ би бас үргэжсэн байхгүй юу? За. Тийм. Тэгээд тухайн үед үргэж нэлийн амар хартай хүүхдээсэн. Ер нь маш хартай. Бүр 10 жилээсээ. Бүр ингээд ийм бүр next level хартай. Миний одоо амьдралдаа үргэж байсан цорын ганц ийм хартай хүн бол тэр хүн байсан байхгүй юу? Гэтэ тэрийг бол нэг үргэл тооцдгүүлтэй өрхий 7 нас. Тэгээд би нэг хүннүү мол нэгцэн сургаар би сайн найзуудтайгаа зөв хүннүү молын нөгөө котокн дээр гулгахаар болоод гулгаад явж исэн юм аа. Тэгээ би нөгөө гулгахаар явснаа хилээгүй явчих. Тэгсэн чинь намайг хаана байгаа гэртээ байгаа бидтэй гараагүй бидтэй гэдэг тийм чат ирдэг байхгүй. Тэгэл тэгсэн чинь би гэрээсээ гарч болохгүй байсан юм байна. Хүүрээ одоо баларсан гэлстэй амар айгаад би гэртээ байна гэд худлаа хэлчихдэг байхгүй. Тэгээд тэгсэн чинь намайг 6 явуул гэд. Жоох өвдөвчтэй тэр чи одоо. Тэгээд би 6 явуулах тэр шүү гацчихж байгаа юм чинь бараг намаа халбгаа ирж байгаа 6 явуул гэдэг юм сони юм яриад ингээд удлаа ярьсан гэдгийг маань одоо ингээд мэддээд байгаа юм шиг. Тэгээд би хүннүү молоос гэрлүүгээ гүйж ийсэн. 6 аваад явуулах гэдэг. Тийм. Энэ бол миний эрэгтэй хүний төлөө гэж ийсэн. Тэгэхээр чи нөгөө наад золоогийнхаа хонос өөр 2 жил гүйсэн те. Тэгээ ирсэн чи бүр амар хартаач гэсэн. Тэгээ наадтай барыг харамссан уу? Тэр жахыг энэ тохойд байх хэвээр зүйл цаг хугацааны яг өмнө нь л төгж байсан. Тийм. Салсныхаа дараа ингээд амар хайртай байгаад байсан юм аа. Гэтэ мэдгүй тэр одоо салсныхаа дараа чи 2 жил гүйсэн үү те. Гэтэ одоо бодоход бол яг нэг тийм зөв зүйл бол байгаагүй. Зүгээр яагаад гэсэн юм байгаа юм бэ? Тэгэл ярам хүннүү молоос гэрлүүгээ өвл тэр хүн лүү халбуугаар 6 дарж явуулахын төлөө гүйжсэн юм галз үйлдэл байдаг юм аа. Хүүхдээс нэг жилхүү тэгэл одоо бодох нэ өөрийгөө ерөөсө бодоогүй л байгаа юм л та. Өстой хөхтэй гэж байна тийм. Жишээ гэвэл нэг иймэрхүү түүх болж байна. Тийм ээ. Хаднаас өсгөрсөн жишээ байна. Бидэд бол тийм бас гиз руугаа хайж дүрсэн одоо жишээ байна. Хэн тэгсэн юм бэ? Нэг охины төлөө нэг залуу тэгсэн. Ямар амар юм бэ? Энэ бол муухай жишээнүүд шүү. Та бүхэнд одоо даган дуурай гэж байгаа юм биш. Наа ч юм бол сайко үлдлээ. Амар сайко бастай. Арай амар. Гэдэг жишээ түүхэд байна. Би бол орцонд нь хонж исэн юм хүлээж уулзах гэж. Тийм. 2 ч удаа ч юм уу баг. Яг нөгөө яг тийм одоогийн ихнэр л дээ. Яг нөгөө бас яг дундуур салцсан малцсан үе тэгээд нөгөө уулзах гэдэг нь надад уулзахгүй тийм миний уц муцыг авахгүй.
ч юм уу те хаалга тайлах гэж юм уу байлуу яалаа. Тэгэл гарч ирэхийг хүлээгээл тэгэл шөнө бол ингээл нэмтсэн чинь орцонд нь унтцсан байсан шүү дээ. Хоёр удаа. 2 хоног дараалж биш зүгээр 2 өөр цаг үйдэс тий. Байна. Тэгэл өөр тийм л юм энэ дөө. Тий. Наад ч бас гоё л надад галзуу ч юм уу зүгээр энэ нэг удлын зүгээр нэг өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ерөөсө загсуулж чадахгүй яг тийм хит уурлахаараа бүр нэг сонирн болчтой шүү дээ. Тэгээд нэг өөрийгөө нэг худлаа нэг унж мунаа өөрийгөө цохиж мохоод ч юм уу тийм. Гэтэ ёо би баг ингэчлээ энэ ч одоо баг цус гарчлаа марчлангүүтээ нөгөөдгөө ингэ AI янзлагоо та. Би өвдчлөө гэдэг зураг мөргөө явуулж исэн юм байна. Жохон фотошоптой тийм. Сайхан юм биш үү? Ирэхэж эхлээд удааг багтаа тэгжсэн. Тэгээ бас яг анхныхаа экстра бас яг тийм юм хийжсэн байгаа байхгүй. Нөгөөдг нь ингээ уурж муурлаад янгуутаа уцмцаа ахгүй алга болчих жоохгүй. Тэнгүүд би цусаар бойлж өдөө нэгстэй нойлын зураг зүгээр авснаа нөгөөдгөө зүгээр фотошоп руу улаан юм байхгүй. Улаан ингээ юм зорж өнгөрөө усын тийм болгож исэн л юм. Уулзах гэдэг шүү дээ гол зорилго нь. Гол зорилго нь өөрийгөө яах гэдэг байхгүй өөрийгөө зүгээр өндүүлэх гэдэг байхгүй юу? Тийм анхаарлыг татах чинь. Тий. Ер нь таяр маань одоо хоёулаа хүнтэй та 3 маань юм биш үү? Гурлаа та гурав одоо ингээ хүнтэй байгаа да. Тэнгүүд эмэгтэй хүний зүгээс яг эрэгтэй хүн ер нь тийм л юм байна да гэдэг юм дүгнэлт ер нь гарч ийн. Одоо жишээ нэг ийм өгнөд шүү дээ. Эрэгтэй хүнийг одоо ингээл магтаалах тусам эрэгтэй хүн өстой улам гэлцтэй юм байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр эрэгтэй хүнийг ер нь ингээ дүгнэж болж байна одоогоор. Айгүй хэм ер нь дүгнэж जैन. Тэгээд өөр дээрээ бас амар их дүгнэж, өөрийнхөө үйлдэл дээр их дүгнэж जैन. Тэгээд ер нь бол яг сүүлд бол би өөрөө яг нөхрөөсөө ямар нэгэн байдлаар хүлээлт үүсгэх ёсгүй мэн гэж бодсон. Яг бол хүлээлт үүсгэж чинь ерөөсөө тэр хүн дээр хүлээлт үүсгэж байгаа биш. Би өөрийнхөө биенд айгүй хэцүү ингээ ачаа үрээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүлээлт нэрийг хүрхгүй байх юм бол эцэг нүдээ хин хохирох вэ гэвэл би л хохирж байгаа байхгүй. Тэгээд угаасаа эрэгтэй хүн чинь бас яг бидний эмэгтэй хүмүүсийн хүс шиг угаасаа тэгэж яг бидний хүс шиг угаасаа хайрладгүй. Тэдний хайрлах зам нь арай өөр байгаа те. Ерөнхийдөө хайрлаад байгаа байхгүй. Ерөнхийдөө би чамд угаасаа хайртай. Би чиний төлөө, хүүхдийнхээ төлөө би амьдралаа ингээ хичээж ин явж ин гэдэг нь өөрийнх нь хайр байгаад идэг. Тэнгүүд эмэгтэй хүмүүс жижигэн зүйлээр хайрыг ингээ дүгнэх гээд идэг. Тэгээд ерөнхийдөө яг нөхрөө бол за ерөнхийд нь хайрлаж байгаа юм байна гэдгийг ойлгоод байна л гэж. Тийм ерөнхийдөө шүү дээ бас. Тийм. Эмэгтэй ер нь хэмэрхэн байна гэдэг гинжингийн дүгнэлттэй нөө. Эмэгтэй нэг одоо ингээл байвал айгүй хөргөн болчтой юм байна. Таяр бол 8 жилийн хугацаанд тий 10 жилийн хугацаанд одоо олон юм үтсэн байгаа шүү дээ. Орч мартанд онохоос ахуулаад энэ бол наацах бол тэнгууд эмэгтэй хүнийг ер нь ингэж л хайрлал зүгээр юм байна. Эмэгтэй хүн чинь ер нь им л хүн юм биш үү? Им л бодгаал юм биш үү гэдэг юм дүгнэлт хэлвэл ер нь юу байна? Яг юу юм бэ лээ. Яг нөгөө сэтгэл нь хамдаг юм байна гэдгийгсэн шүү дээ. Сэтгэл нь хамдаг юм байлаа ерөөсөө тий. Нөгөө юу шиг одоо нэмэрч юм одоо зүүрлээд хэлчихвэл муухагаар зүүрлэх гэдэг нь л дээ. Ямар ч хэлсэн сэтгэл нь хамдаг тийм яроолгүй сав гэдэг чигтэй хийгээл ах юм байлээ гэж бас. Тэгээ ерөнхийдөө ингээл улам ингээл нөгөө улам хайр алж хүсэл илүү ингээл хүсэл одоо ингэчүүл болчихно. Одоо ингээл нөгөө ихэр судын хэлсэн шиг одоо жижигхэн юм дээр ингээл эрхлээл ийм л юм баг хүсдэг байхгүй гэж байна шүү дээ. Яг тэрийг нөхөх юм бол дараагийн левел рүү ер нь ордог юм байлээ л гэж би бол. Тэгэхээр эрэгтэй ч гэсэн одоо эмэгтэй заа угаасаа ерхий хайрлаж байгаа юм чинь гэж одоо нормалаас хийж байгаа юм чи эрэгтэй ч гэсэн эмэгтэйгээ заа угаасаа л байнга юм хүсэх юм байна гэдгийг нь бас ер нь ойлгоцсон л явчих тийм байна тий. Тэгээд бас эмэгтэй хүн чинь одоо яг одоо бид зүгээр гэгэрэл төрөн гэдгээр хэлж л тэгтээ гэгэрэл төрөн гэдэг утгаараа биш. Зүгээр яг хамгийн тэмдээд гоё одоо төвшин сүнсээрээ очие гэдэг чинь эмэгтэй хүн тэнд ганцаараа очиж чадахгүй байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн тийшээ яаж очих вэ гэх юм бол эрэгтэй хүний хайраар очдог гэж байгаа байхгүй юу? Тийм учраас эмэгтэй хүн угаасаа энэ хүсэж байгаа тэр ёроолгүй сав байгаа угаасаа аргагүй. Ягаад гэвэл тэр хайр нь ингээ орж ирээл энэ эргүүлээл тэрүүгээр нь ингээд нөгөөдхөө recycle хийж байгаа юм шиг эргүүлээл өөр юм болгоол тэрийг эрэгтэйгээ бас улам дээшээ ингэж өргөхт нь арай өгөөл. Яг тийм ингээл эргүүлэл бие бинийгээ өгөөл аваад яг yin yang тийм л болоод байгаа юм байлээ. Тийм яг өгж авч ивэл ер нь яг болж байгаа байхгүй тий. Гэтэ өгж байгаа зүйл нь авч байгаа зүйл нь хоёлаа өөр зүйл өгдөг, өөр зүйл авдаг. Эрэгт нь хоолтой байж гэдэг үйлдэлийг ингэж хичээхгүйгээр ингэ цаанаасаа гардаг ч юм уу тий. Ял болохгүйгээр тий. Тийм ерөөсөө юм ял болохгүй. Би өөрөө хоол их айгу дургуугаа ярьжсэн шүү дээ өмнө подкастууд дээр. Хоол идэх дуртай. Гэхдээ хийх дургуй байхгүй. Би ер нь
яг хийвэл уг гоё гэдэг те хийх ер нь дургу. Тэгсэн чинь одоо болохоор би ингээл TikTok гуцсан те гоё шинэ хоолны санаа юу байна те гоё идэж үзээг гоё шинэ хоолнууд юу байгаа илээ. За бодотоо орж явах уйдгартай энийг өөрчлөөд яаж гоё болох уу гэл нэг юм цаанаасаа юм гоё шинэ юм сэтгэх талаар бодоод нэг ингээд тэй болж байгаа. цаанаасаа яг сэтгэл шингэсэн хоол яг нэг ял болгож хийсэн хоол бүр шал өөр амттай байдаг те. Ээж яг тэгж илтгүүлсэн байхгүй юу? Битгий хоол хийж отоо ууралж хүний энерги шингэцдэг юм. Хоол хийж аваад жаргаж хий. Идэхдээ бас ер нь хүмүүсүүд нэг тийм үг байд юм лээ. Хоол идэхдээ ажил ярихгүй, стресстгүй, тийм стрессний юм ярьж болохгүй яа тэр нь хоол руу шингэдэг гэж ярьд юм л. Тийм. Тэгэнгүүт ходоод гэдэг чинь өөрөө бас нэг хүний стресстэй шууд хамааралтай учраас ер нь хоолыг жаргаж хийж жаргаж идэх ёстой. Их идсэн үедээ би бол тэгдэж та аршаан болгоё. Аршаан болгоё тий сайхан шингээл гоё гараа яваасаа гэх нэг тиймэрхүү байдлаар хоолыг бол айгу гоё жаргаж хийж бас жаргаж иддэг болсон. Ер нь хостой осноос хойш айгу хийдэд байгаа. Тэр чинь над жаргалтай байна л гэсэн. Оройн цагаар айгу хийдэж Тэг шүү тэгтэг. Гэхдээ тэрийгээ тэгэл заагаа шингээж штэ юм уу? Энд чинь ингээл гоё ингээл. Гэтэ угаасаа яг юм аз жаргалтай идж байгаа зүйл ерөөсөө тэгж амар хүнд муухай биед нь хэрэггүй юм болж ордгоо юм санагцсан. Би яг нөхрөөсөө өмнө нөхөр маань намайг амар гоё өөрчилсөн байхгүй юу? Яг нөхрөөс өмнө би хитрхи өөрийнхөө биед ингээд бүр ингээд донтцсон. Би төгс байх хэрэгтэй гэдэг юм те. Би ингээд өглөө 7 цагаас босоод ингээл мутагийнхаа бэлтгэлд явдаг. Тэгсний өдөр нь ахиж имздэгтэй ингээл тэрний төлөө амьдарч байгаа юм шиг тэгэл одоо ерөөсөө за эмчхэр идэггүй, нүүрс ус идэггүй, бүх юм ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гингүүтэй. Яг гоё амьдралын гоё амттай юм те. Яагаад би амттай юм мэдээж болохгүй юм те. Тэрийг зүгээр ингээ хор гэж бодцсон. Яг муу гэхдээ ингээд хайртай хүнтэйгээ аз жаргалтайгаар тэрийг идж байгаа мэдрэмж нь тэрний калори байна уу тэрнээс хамаагүй аз жаргалтай гоё зүйл байгаа байхгүй юу. Тэнгүүд ерөөсөө тэрнийхээ ардаас ингээд гимшгүй тэр юм бодохгүй болонгууд угаасаа миний бие муухай орохгүй байгаа байхгүй юу. Ерөөсөө миний бие нөлөөж таргалуулахгүй тийм болохгүй. Харин ч бараг миний бие өмнөхөөсөө илүү гоё болоод тэгэхээр яг бидний яг энэ бодож байгаа зүйл яаж харж байгаа хандж байгаа байдал нь яг бидний идж байгаа зүйл бүх үйлдэл юу айгүй хамаарат байгаа мэн гэж ойлгосон. Би бас яг наатан дээр чи бас ингэж боддог байхгүй. Одоо ингээл манай найз байж байна л да өдөр болгон жим юмд явдаг. Тэнгуутаа бид нэг л хоол идэхэд дандаа л нэг юм нэг амтгүй дахиа бодаатай иддэг ч юм уу. Тэрсэн тэгээ брокколит иддэг ч юм уу. Тэгээ ерөөсөө чихэр мэр би ингээ аж дундаа чивс мэс 9 шидийн мэдээд тахт ерөөсөө иддэггүй. Тийм үсээр яг мэдээж тэр эрүүл хоол болж байгаа л та. Тэнгуут би зүгээр дотроо боддог бас хилдэг байхгүй. Зүгээр л эрүүл одоо амьсгалж одоо амьдрах гэж байгаад байгаа юм шиг. Яад нэг гой ингээл кейк мэг гоё юм бас амьдралын гоё амттай юмнууд биш үү. Тэрнээс ингээд тэр чинь амар хоцорж штэ бас тэгээд бас ингээд тэрийг хаяада иддэг байх надад хэрэгтэй юм санагдаад байдаг. Тэгвэл маа тэр найз бол ингээд тийм эрүүл байна, эрүүл бие, эрүүл хоолт гэж бодоод ерөөсөө ингээд бүх төрлийн ундаа, газтай ундаа, чихэр, жимс бүгдийг нь өөрөөсөө хориглцдаг байхгүй. Тэнгууд надад тэр хүн ингээд миний идж байгаа одоо энэ гоё н кайф авч байгаа торт штэ тий тэрнээс ингээд ер нь бол амар хоцроод байгаа байхгүй тий тэр амьдралын бас тэрний кайф баадас гоё шоколад идэх мэдэх тий тэр юмнаас өөрийгөө бүгдийн нэг чигээр бас жоохон уйдгартай бас нэг бодлоо уйдгартай амьдраад байгаа юм шиг яг эрүүл байхын төлөөгээд өчнөө гоё юмнаас татгалцсан гэдэг чинь бас жоохон яг айгу буруу зүйл хөгжиж байгаа гэхдээ ер нь тийм хүмүүнийхэн сонголттой хаяада нөгөө хит бүр тэгэж нөгөө өөрийнхөө тархиндаа ял болохгүй байх нь л тийм тасгал хөдөлгөөнийг ч гэсэндээ идж явах юм ч гэсэндээ заавал ингээл ял болохгүйгээр хөнгөн зохицуулаад явж бас болно штэ. Тэгэл заавал ингээл бүр тэмцээд байх бас хэрэггүй л байх та. Нөгөө шивэстэй адилхан байхгүй яг хүмүүсүүд ингээл тэгдэг гэсэн штэ. Чи одоо наа чи ингээ хөшөрхөрж амар муухай олондоо золондоо гэж тэгдэг штэ. Би одоо хөвшин байхтаа л гоё харагдах гэж амьдраагүй штэ тий. Залуу дээр л гоё харагдах. Хөвшин болчвол намайг хэн харах юм хин харахгүй штэ. Хөвшин дээр цэнгэр өвгөн байх гэж амьдраагүй ш. Би чинь залуу дээр л гоё байх гэж амьдарч байгаа юм чинь. Тэр шивээс хөвшрөөд ямар болох нь хамаагүй байхгүй гэсэн тэр тий. Тэрнтэй л адилхан гэж. Намайг ч бас дэвтрийн арын хууц шиг, ноорог цаас шиг мас шиг гэл бас тэгж өгнө. Чи шивэстэй мүү? Шивээс харуулна. Дүүр штэ. Тийм үү. Одоо яг шивээс харуулна. Гэхдээ ихтэй миний шивээс юм лаг одоо юу гэдэг юм сүртэй шивэснээс Hawaii One Piece гэх аним байд юм аа. Тийм бахан аниме холбогдтой шивэснүүдтэй байхгүй юу шигээ. Тийм тэгэл тэгэнгүүт бас хүмүүс ингээд наач одоо тэл хөшрөл мухаа болгондоо эмээ болчоо яах юм ах. Эмээ болчвол миний шивэс хин чамаагүй шүү дээ. Тийм шивэс маань хин чамаагүй шүү дээ гэл нэг тиймэрхүү л. Таад нөгөө ингээ хостой байхаар одоо нөгөө дэвчшгүй үйлдэлүүд гарч ирж байна уу? Тэрийг яаж дэвчж чинь? Хизээч чинь хүлийн зөвшөөрөхгүй одоо үйлдэлүүд амьдрал чинь хүлийн зөвшөөрөхгүй гэжсэн үйлдэлүүд. Төвчшгүй биш учраас төвчээл явж байгаа хэрэг. Төвчхүүц учраас л тий. Тэрийг яасан бол цалцсан л байна. Яаж төвчээд байна? Яаж өнгөрөөд юм байна? Одоо тэгэл яаж тэ оюун одоо хосын харилцаанд шиг одоо би манай нөхөр хоёр тустай хүн ерөөсөө одоо байхгүй байгаа байхгүй юу?
бит хоёр гэдэг зүйл байгаа байхгүй тий. Одоо хасаад ямар нэгэн мэдээж муудал зүйл гарна тэр үедэр аль болох өөрийнхөө эгог хажуу дэш нь тавиад тэр хүнийх чсэн тэр хүний өнцгөөс бас бодохыг хичээн. Гэхдээ тэр хүний бодхоос илүү бит хоёр гэдгийг аягүй хардаг болсон. Яг энэ харилцаанаас би одоо ийм үйлдэл хийлгээ бит хоёрт ямар давуу тал байгаа юм тий. Энээс одоо юу хойчих юм. Жишээлбэл би сүүлийн үед ингэсэн байхгүй өөртөө. За би ер нь уучлаарай гэдэг үгийг заавал хэлүүлэх гэж expect хийхгүй байна. Тэгээд эхлэхээрээ би өөрөөрөө тамлаад байгаа юм байна. Эртөө заавал үгээрээ уучлаарай гэж хэлэх бас заримдаа тэр нь өөрсдийнх нь эгонд байгаа заавал гэж хэлдэггүй. Гэхдээ зүгээр үйлдэлээ бас харуулж байгаа байхгүй. Ерөнхийдөө тий ерөнхийдөө харуулад байдаг. Тэнгүүт заавал тэрний үгийг тэр үг ингээд яг бүх зүйлийг тодорхойлох гэдэг юм шиг тэр харилцааг ингээд эвлүүлэх гэдэг юм шиг тэрийг ингээд хүлээхгүй өөртөө дарамт үүсэхгүй зүгээр л за угаасаа л хамттай байна гэсэн угаасаа л гэр бүлээ зохиоцсон тий. Яагаад за энэ болохгүй ингээ болохгүй юм чи салчи биш аль болох угаасаа л хамттай бай. Энийг зүгээр ингээл хөнгөн л авчи тий. Заавал би ингээ хүн дээр өөр намайг ингэчлээ намайг тэгчлээ биш. За энэ хүн ингээл гаргацсан юм. Гэхдээ энэ хүний харсан үндх нь яг миний гомдож байгаа байдалтай адилхан биш штэ гэдэг өөртөө ингээл юм хэлээл. Тэгэл ер нь айгу муудалц судалцах юм даа тийм асаахгүй байдалтай л байж байгаа. Надад болохоор ингээд зарим юм дээр ингээд яг тэр баг хийсэн үйлдэлээсээ илүү зүгээр уучлаарай гэдэг үгийг сонсч кайф авах нь илүү гоё санагдаад тийм. Тэгэл би ингээд ерөөсөө чи уучлаарай гэж хэлдэг юм бол би баг дотор өөрөө зүгээр болсон байгаа даахгүй айл хэдийн. Гэхдээ зүгээр уучлаарай гэдэг үг заавал сонсмол санагдангууд хэлэлцсэн үед чи уучлаарай гэж хэлэхгүй чи уучлаарай гэж хэлээ гээл. Уучлаа чи уучлаарай гэл. Тэгэл нөгөө чин буудалт тэгэл за уучлаарай гүн. За яах вэ гээл. Тэгэл буцаа зүгээр устж байгаа тийм нэг бас тийм. За яах вэ? Уучлаарай гэдэг үг сонсох фетиш юм аашаа тийм. Бас тийм юм байна тийм. Тэр жоохон ихтэй бас өөрийнхөө нөгөө эгог л яагаад байгаа юм шиг. Нөгөө үнэн нь өөрийнх нь доор орж за уучлаарай миний буруу шүү гэж хэлэнгүүт за сэтгэл санаа амарлаа. Ясан дээрээ тэр нэг яг хийсэн үйлдэл айл хэдийн өөр дотор уучлалцсан байгаа. Зүгээр тэрнээс тийм үг сонсч ийж би нэг кайф авах гэдэг байгаа юм тий. Фетиш гэснээр та хоёрт тийм сонирхолтой фетиш байдаг уу? Би нөгөө нэг ер нь айгүй би маань айгүй юм мэдрэг байхгүй юу. Тэгээ бие гжигдүүлэлт дуртай. Ялангуяа хөлнийхээ голыг хүмүүс гжигдүүлэхээс айд тэгээд гэдэг нь шүү дээ. Би тэнгууд бүр дуртай заяа. Өглөө ингээл онцч унтаа зэж ангуудаа. Харин миний хөлийг гжигдэнгүүд за болсон байна гэсэн. Өнөөдөр манай нөхөр гжигжсэн хүүдээ чи нэгсэн харж ав. Баян аав нь ингэж байхгүй ш. Одоо чи сорч гэж байгаа шиг. Хөлний улааг гжигдүүлэх байдаг. Тэр бүрээ ингээд гойдод ингээд тайвширж байгаа юм шиг одоо би одоо массаж хийхээр гоё мэдэж авдаг шүү дээ. Тэр шиг надад бидрэмж өгдөг байхгүй. Тэнгүүд нөө фуд фетиштэй хүн байвал бүр амар тохирох юм шүү те. Хөлийн бүр дуртай гэж өгдөж өгөх юм шүү те. Янз янзын аимс өмсөж өгсөж байгаа гэж өгдөж би ч гэдэг. Бахан өөр хүмүүс надад зөвхөн баласгах чаа гэж. Би тийм рил үзсэн. Тийм рил. Яагаад бас тийм рил танаас гарч ирж байна? Алгоритм жил тэгж байна. Мөнгө олж гинэ гэдэг рил байсан байхгүй юу? Тийм $30,000 олж гинэ гэдэг нэг рил байсан. Тэр рил үзсэн. Та тэгээ бас $30,000 олж болох юм байна гэж үзсэн үү? Гэж бодоод би нэг бичлэг хийгээд. $3 болоод. Монгол төшөөсөн бол бас хөдний уруугаа зарж мөнгө олох л байлаа. Монголд ч хүртэл зараад байгаа юм шүү. Хотод би зарж байгаа хотодыг бас харсан шүү дээ. Тийм өөрсдөө ганц хоёр тиймэрхүү юм бас харж л байлээ. Зураг зарж байгаа юм тий. Хөдний урууны зураг. Тэгээ гол нь тэр чинь зүгээр л юм гоё сайхан гарсан зураг бас биш юм шиг байгаа юм. Одоо яг саяных шиг те дээрээс нь зүгийн бал асууж масуужаад юм бичлэг ч юм уу. Эсвэл юм хөлнөө ингээ юм хийцэн үү. Тийм ингээл юм янз бүрийн бүгж хийцэн. Эсвэл бүр ингээ бохир ингээ томсондоо хэр мэртэй. Шавар маварт ингээ дүүрж мөрж байгаа юм уу. Тийм үнэхээр юм янз бүрээр л хөлөө ашиглаж байгаа тийм зургийг харж юм кайф авдаг хүмүүс байдаг юм шиг байна лээ. Байдаг юм билээ. Танд одоо тийм фетиш байгаа юу? Би сая бодож исэн чи яг бүр тийм юм бол яг би ингүүлэх дуртай гэдэг ч юм тийм бол амар нэг байхгүй юм. Та яах дуртай? Би юу? За энэс хамгийн түрүүд бодолд орж ирсэн юм хэлээрээ. Gang bang гэсэн. Зүгээр надад тийм ихтэй нэр фетиш байхгүй мэн нөө. Гэхдээ нөө хөлний уруу гэсэн чинь зүгээр бодсон чинь би бас хөлний уруу бүр нэг юм аимшигын заваан ч юм уу те. Тийм биш л бол би нэг хөлний уруу ер нь хардггүй шүү дээ. Хүмүүс ч нэг залуучууд ч нэг юм хөлний уруу гэлдэг ч те. Би болохоор хөлний уруу ер нь нэг тийм амар сүртэй хүлээж авдаг. Бүр нэг аимшиг юм биш л бол тэгэл ер нь надад тийм хамаагүй биш гэсэн үг те. Нормалны уруу бол те. Пүү ах чи хөлн дуртай гэдэг үлээ. Гүү штэ би чинь шилдэн дуртай л гэж байна. Тийм. Булчинлэг шил сайхан гоё яг юм ялгарсан шил байвал гоё. Булчинлэг өсгөд гутал өмсөд нэг юм ялгардаг нэг юм булчин тэрийг харах дуртай гэдэг тэгжсэн тий пүү ах.
харах дуртай чааш. Хараал ингээд. Одоо ч юу юугаа сандалны илэрлээ те. Октод шилбэ гаргалаа да. Одоо ингээд пуах яаж угаар нэг охин ингээд шилбэ гаргал ихороо бодох болов энэ подкастыг сонсч байсан бол пуах миний шилбэг харж байгаа болов. Яг нөгөөд нь харцсан байж байгаа. Уулын чангал зогсож байгаа. Олон жагалал зогсож гэсэн. Тий. Арга хэмжээ өсгөдөө гуталтайгаа урдуур нь байс алхаж байна. Би тэр юу өөрийнхөө тухай нэг юм ярьчихсан мартчих юм би. Яг энтэй холбоотой би нэг юм ярьчихсан. Фетиштэй холбоотой. Гэхдээ фетиш биш юм байна. Тэр нөгөө эрэгтэй эмэгтэй хүн юу дэвчих вэ, дэвчихгүй вэ гэдэгт нэг юм ярьчихсан. Тэгээ мартчих. Та юу нь юу дэвчихгүй юм? Би одоо юу дэвчихгүй юм бол Унгус монгосыг одоо та хэд дэвчихүү те? Унгус ч одоо ингээл хамаагүй онгодог л чинь. Энд чи одоо тэр чин гэр бүл болсон ч айл дээр Дэвчихсэн үү? Дэвчих бодож чин зүгээр юм нормал дэвчээд байх юм биш зүгээр тэр чин хүний тий юу юм шүү. та яа тэнд тань тийм асуудалтай зүйл юм. Асуудалтай биш ээ зүгээр юм. Та арай эмэгтэй хүнийг баадгүй гэж боддог юм шүү дээ. цэцгээр баадаг гэж боддог. Цэцгээр унгус мунгаал юм. Англи үнэртэй байд юм болол гэж. Нүгүш тест чарт үнэртэй байдаг шүү дээ. Би санацсан. Би ингэсэн мэ нэг эмэгтэй хүн дээр би ингээ нөгөө мопедтэй гарч явж байгаад ийм галтаргаатай байсан тэр үед цас ороод нэлээд өвлдөө болчихсон. Тэгээ би мопедтэй унж гарангуудаа дөнгөж гэрээсээ гарангуудаа ингээд унцсан байхгүй. Тэгээ унахтаа би нэг машин мөрөгцсөн. Цогцолт байсан машиныг мөргөө таалгын жоохон зурцсан. Тэнгүүтээ би зургуудаа шууд утасны дуурайнд залгаад асаа минь би сая ингээд унаа таны юу их чинь зурчлаа та гарч ирээд харчих юм марч уу гэдээ яриад тэгсэн чи за би хоол өнө тэгж би харч игээ. За тэгээд та яахан бол над руу нэхэмжлээрээ би ингээд төлөе юм л яа. Тэгээд би явцсан байхгүй. Тэгээд тэр үед би нэг охинтой харьцдаг ус. Тэгээд тэр үед тэр охиндоо би болохоор би ингээд өглөө ингэсэн ингээд тэгсэн чинь би тэгтээ нөгөө хүн лөө залгсан гэж хэлээгүй зүгээр би нэг машиныг ингээд мөргөчөө тэгээд ийм зураас гарлаа гэж зураас нэг зургийг авчихсан байхгүй энэ зураас гаргачтай тэгээд би зугтцсан зүгээр худлаа тоглосон байхгүй тэгсэн чинь үнэхээр муухай үйлдэл юм да наа чи одоо гэдэг одоо яах гэж мах гэж гээд намайг тэгдсэн байхгүй тэгээд яах вэ тэгэл би ингээд зугтцсан шүү дээ гэсэн чинь жоохон хүншгүүл үйлдэл юм да гэдэг тэгдсэн байхгүй тэгээд би тийм үйлдэл одоо чинь гаргуул яах вэ маах вэ гэдэг түрүү ярихчихсэн тэгээд би тэр охиндоо тэрийгээ би залгасан гэж хэлж чадахгүйгээр тэр охиноос харилцаагаа тасалцсан юм байна нэрээ. Ой тэг та тэгээд хүншгүүн хүн болоод тэр хүнийхээ хувьд үлдсэн юм байна шүү дээ. Тэгээд тэр охин сонсч ивэл би тэр залгасан шүү. Тэгээд тэр залуу амар хөөрхөн гарч над руу эрийг залснаа. Өө зүгээр харслаа зүгээр юм хүн байх штэ гэдгсэн шүү дээ. Би азтай хүнтэй таарч тий. Би өөрөө төрүүл залгасан болоод ч бараг тэгсэн байж магадгүй баг. Цогтуулсан л. Эртээд нэрээ би нэг яг манай охины төрсөн өдрийг тэмдэглэж яг гэрээгээ гадаа дэлгүүр орох гээд зогсож исэн чинь нэг хүүхэд нэм плюстэй аавынхаа ч юм уу да жоох хүүхэд байгаа 17 6-тай ч юм уу ухаржаад миний машин мөрөгчдیں۔ Тэгээд уртлын бүр ингээд таг хаг авчтэй. Би машинаасаа буухгүй байгаа цаахгүй харахгүй. Тэсэнд нөөж чигийн хүүхэд ингээд гарч ирэл ингээд уртлын ингээд харж мараасан. Тэгэхээр би наад яатсан байна гэж тэгсэн байхгүй. Тэсэнд чинь ингээд дуугаа тахлаар нь буугаад харсан чинь амар хагарчжээ. Тэгэхээр би одоо энийг яахан одоо ахан жоох яарад энэ чинь цагдаагаа дуудах юм уу эсвэл нөгөө үнэлгээний хүмүүсээ дуудах юм уу яахан гяс энийг шийдчих гэлсэн чинь нөөж ингээд хэлгүй байгаа тахгүй бүр юу гэж хэлэх юм мэдгүй. Тэгэхээр миний бодлоор нэгт мөнгө байхгүй, хоёрт жолооны үнэлэгч байхгүй, гурав баг нууцаар төсөөлгөө унжсэн ч юм уу те ингээд айгаад яахан мэдгүй тэл худлаа ингээд нөгөө гүбэртэй нь хурж үзэж үзэл гинжин буугаад ирсэн. Цаг өрөөд тахгүй юу. Тэгэхээр би найз руугаа нэг машин зэтгэх найз руу энэ хэд болох вэ? Наа чин ядж тэр яг дүнгийн засуулсан байсан байхгүй яг шинээр. Тэгсэн чинь тэрийг дахиад аглаа ийцэн. Тэгээд би тэгсэн чинь нэг наа чи нэг 800 авцгаа болж штэ гэхлээр би тийм өө пэ гэл хараачаал. За яахан бэ чи яс хэлдэ гэсэн чинь нөө чин чимээг бодглохлаа. За яг ах нь чаа нэг алгатчих болох уу гэсэн байхгүй. Гэсэн чинь гэхлээр нэг алгатчих гэсэн чинь за гэхлээр нэг пас идэл алгадаг та одоо яв гэсэн цааш нэг явж өнгөрсөн юм шүү дээ. Дараа нь би бодоцсон байхгүй юу? 800 мянган төгрөгийн үнэтэй алгадaltaй. Тэгсэн яаж алгасан чи миний гар өвдөө шаачтай. Тэгвэл тонгота нөгөө алгадна гэж үг өгдөн шүү дээ. За наатаа алгадчихаа шүү дээ гэж хайчаа шүү дээ. Би яг утгаараа бүр алгадсан байгаа байхгүй. За би чаанг алгадаад энэ чи алгадъя гэж байгаа шүү дээ. Хан тэгээд алгасан дараа өөр чи ямар мэдрэг төрсөн бэ? Өөрийнхөө уурыг ороо гаргачихсан юм шүү дээ. Гэхдээ би яаж яах тэрэн дээр нэг амар уурлаагүй юм аа. Тэгэл ямар ч байсан тэр хүүхдээ зүгээр явуулж болохгүй санагдав. Иймэрхүү юм зүгээр өнгөж болохгүй. Тийм тэгээд тэгтээ нэг алганы явд үзчихсэн. Тэгээ алгадъя гэж бодоо. Тийм алгадаад яаж яах төвчтэй алгадч чадаагүй нүүдэн жоох ингэ дальтраад зөрөө тэгээд би эвгүй ингэ миний гар жоохон бараг өвдөсөн. Аха алгадсан уу гэж нүдээр нэ. Алгадсан юм уу? Гэтэ тэр хүүхд ер нь бол одоо энэ ч нэг сонсохгүй л халтай. Гэтэ ер нь бол баярлах хэрэгтэй л гэж бодож байна. Тийм амар том асуудлаас би бол тэгж алгадаж байгаа. Лай шүү дээ. Тэгэл яг тиймэрхүү хүүхдүүдийн хувьд бол 800 мянган төгрөг бол бүр асар их мөнгөтэй тийм шүү дээ. Тэр мөнгөн дээр
Би бас нэг өмнө ярьсан санагдах юм. Одоо таагуураас асуух гэдэг юм л да. Тим зан гарахаар миний бас ингээд юм амар унцсан байхгүй. Битээр нэг юм дундын настай болсон. Тэрэн лугаа ингээд байнга мөнгө гэдэг. Тэр дасаа байнга ярьдаг те ядраа. Тийшээ байнга мөнгө хийгээд тодорхой хэмжээний салингаас тодорхой хэмжээний мөнгнүүдийн гүтээ битээр хүнсээ авдаг гэсэн байхгүй. Хүнс гэр авах юмнуудаа авдаг. Тэгээ нэг удаа хүнс аваад ороод ирсэн чинь ингээд амар уурлаад исэн байхгүй. Тэгээ ууралсан шалтгаан нь ингээд нэг амар их мөнгө гарчлаа гэд. Тэгээд би ингээд нэг юм илүү юм авсан юм шиг. Уг нь дундынхаа амийг аваад ингээд гэрийн хүнс ингээд авч ирсэн чинь ингээд биелээ ингээд бүр байн хараал ингээд баг тооцсны машинаар ингээд тооны машинаар бодож модоол ингээд юм хүнд буруу өгөхгөөд ингээд тэр биел нь ингээд тодорхой хэмжээ тийм мөнгө гарцсан байхад тэрэнд нэг юм буруу өгөхгөөд ингээд хайгаад байгаа юм шиг надад санагдаад тэгээд би ямар ядаргаатай юм бэ тэрний орн баг зүгээр тэр дундын наснаас гаргаж ирсэн бол би ингийн мэдсэн бол баг зүгээр би өөрөө картаар төлчдөг бэжээ гэж бодоод миний ингээд тэр хүнийг үнэлэмж ч юм ингээд буураад ингээд явж исэн байхгүй тийм мөнгө төрөхтэй холбоотой асуудлууд дээр таагуурав яаж ийн л гэсэн гайвч мөнгөн дээр бол ер нь хосууд яг хэрэлдэн муудалцсан гэдэг бас надад жоохон утгагүй санагддаг л та. Мөнгө чи одоо яг зүгээр л одоо хэрэглээ штэ бид тэрийг зүгээр одоо ингэж хэрэглээ болсон зүйлээ ангууд тэрийг одоо ингэж яг амьдралын гол утга учир болгоод энэ дэр хилдэж байгаа гэдэг бол үнэхээр л хайр дурлал хайрын тэр гоё хайрыг үнэхээр л алж байгаа зүйл. Тэгэл бид өөрийн хувьд бол тэгэл зүгээр ойлголцоол явцдаг юм дээр тэгэл би мөнгөгүй болчих юм бол ингээл нөхөртөө хэлээд ингэсэн байна одоо ингэж өгөө тэг хаяаж манай нөхөр бас мөнгөгүй болонгууд би бас ингээл өөрийнхөө сейвингсээс гаргаал өгчин тэ энэ ч угаасаа л нэгэндээ яагаад бид нар нэг гэр бүл болсон нэгнийхээ дутуугийн нөхөд хэцүү байгаа үед нь туслан гэсэн учраас тэгэл болгоол явцдаг тэгэл зүгээр хэрэглээ гэж бодоод чухалчл зүйл болох чухалчж тэгж үзэхгүй байгаа болохоор ч юм уу ерөөсөө тийм асуудал бол ер нь гарахгүй байгаа. Ялангуяа одоо хөвгт мөнгөтэй болсон маа болохоор priority нэг бол хөвгт шүү дээ. Тэгэхээр мөнгө төгрөг бол юу юм бэ? Хаяа бас тэгээс мөнгөгүй бас болно шүү дээ. Гэтэ тэр бол тэгэл би зүгээр л бид нар 90 сар сайхан гэр бүлтэйгээ бүгдээрээ бөөнөрөө байна. Тэр одоо их орондоо байна тий. Тэгэхээр одоо мөнгө ирж орж илээ гарч илээдэг. Тийм тэгэл байгаа бол байгаа байхгүй бол байхгүй тэгэл ярилцаал чи нэг махгүй үнтэй байгаа бид нар арай үнтэй мэдээ заасал айлаа дараа болыг хэлдэг явдаг ч юм уу тий. Чи инглээ би инглээ гэдэг юм бол байхгүй. Банк мөнгө яриад байдаг хүнтэй хамт байвал хэцүү ах уу. Тэгэл бүх юм дээр нарийн датад байдаг бол бас бүр хэцүү. Тэгэл эсвэл бүр амар цацаад байдаг бол бас хэцүү. Ер нь тэгэл мөнгийг нэг амар бас яг сайн ихрэгийн хийсэн шиг нэг амар нийт тавиал байнгын мөнгөний төлөө амьдэрдэг хүнтэй хамт байх бол хэцүүлэх. Тэгэл хэмнэх үед бол угаасаа хэмнэн. Хэмнэн тэгэл цацх үедээ цацна. Гой баланстай. Тий. Бүх юм чинь баланс шүү дээ л гэдэг байна шүү дээ. Одоо хүмүүс бол ингээд reproduct те гинжинг одоо дуу шуунаас нь ахуулаа клипнес ч юм уу хараад ч юм уу магадгүй ингээд нэг юм мөнгө цацдаг мөнгийг амар олдог ч юм уу нэг юм имиж бас байгаад шүү дээ те. Тэгэхээр тэр имиж ер нь бодит амьдралтай ер нь хэр нийлэх үү яг уу олдог. Гэхдээ нэг олсныхаа ирээр тэгээд үрчдэг. Хадгаламж бах хадгалж чадахгүй байгаа гэж ч тэгэл яг миний ганц сул тал тэр л амар одоо чинь хүнсний дэлгүүр яг худлаа үнд бол хүнсний дэлгүүр ороо би баг одоо энэ хэд гэж харьцуулж юм уу юм аваагүй баг өчнөө жил болж байгаа байхгүй ингээл зүгээр үнийг авахгүй аваад дараа нь кассан дээр пүү ямар үнэтэй болчих гэж бодоод заа гэж авчдаг. Тэгснэ тэрнийхээ баг хөргчөндөө ичээл тэрнийхээ нэг 4-ний 3 мурыг нь баг идэхгүй муудалж хайдаг ч юм уу шаал хэрэггүй юмнууд ингээд би одоо яа ч юм би бас нэг дэлгүүр орохоор чихэр цуглуулах төртөө байхгүй ингээл нэг сникерс юм том орн тэгснэ ингээл янз бүрийн за энэ чокопай авч тэр хари бонс авч игээл ингээд нэг баахан чихрнүүд аваад шкафнд игээл тавьчдаг идэхгүй тэгэл муудуулаад хаяал хатаж мутаал ингээд идэх. Тиймэрхүү юм дээр амар их дими мөнгө өрдөг байхгүй. Тэгээд манай ихнэр ч гэсэн тэрийг хэлтийн. Тэгээд ерхэд бол амар үрлэгэн талдаа жоохон нөгөө юугүй санхүүг төсөөг болохоор гэж байгаа. Тэгээд санхүүг төсөөд ямар юм бэ? Ерхэд одоогондоо мөнгөтэй арцах тэр юу бол айгүй тийм муу байгаа. Тэгээд одоо тэгэл за одоо хоёулаа бүсээ чангалахгүй бол гэж ярьдیں дандаа. Тэгэл бүсээ чангалахгүй л яваад байгаа дөө. Одооноос жоохон гэхдээ яг уу тэр ер нь тэн дээр илүү нарийн ингэж яг тооцоотой тэрийг бацгаа. Тэгээд бит хоёр чинь нийлээд нөгөө хоёр уцаа ламбарда шоуддаг байж чи ер нь яг нийлчихээрээ бас нийлчихэд байгаа юм тийм партнерууд байгаа байхгүй. Тэгээ одоо хоёул бүсээ чангалангууд харин тийм ээ одоо өстой гээл тэгэл маргааш нь байх шаал хэрэггүй авцсан юм чинь. Технисэл нөө Bonnie and Clyde гэдэг шиг л тэр биенийхээ бүх юмыг дэмжил явчихдаг юм шүү тий. Гэхдээ одооноос ерөнхийдөө яг тоглоомч яг сериусны хадгаламж ч юм уу тий тиймэрхүү юмнуудыг бодож эхлэх гэж байгаа. Тэгээ тэр голон тийм ч уншаал байж байна гэж байгаа. Окей. За тэгээд бид бүхэн энэ үрд подкастаа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд бид бүхэн таамтраа ажилласан голон банктай баярлалаа, iTrip-тэй баярлалаа. Тэгээд хоёр зочиндоо маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. Урлагийн хоёр зочин маань үнэхээр гоё байна. Гинжигийнхаа тоглолтонд нь амжилтсан нэрээ. За баярлалаа.
Тэгээд битээр бас 5 сарын 5 сарын 30-нд. 5 сарын 30-нд. Зуны 100-ыг нээж байгаа. Зуны 100 homecoming 26. Чи нөгөө нэг юг нээж байгаа одоо стандарт болж тоглолтыг. Үгүй хамгийн ихнийх дээр нөгөө тоглолт байгаа. Тэгэхээр дээрээ рекламадад яах вэ гэж. Нээж байгаа хамгийн анхных гэж. Би тийзээ тоглолтуудын хуваар хараа ийдсэн. Тэгээ хоёр дахь тоглолт байлээ. Тэгтээ 100 сарын 30 гэдэг бод эрт байна. Тэгээд одоо юу болох ч юм байна. Бид гур өргөдөн гэдэгт найдаж байна. Урна. Тэгээд клип хийх юм бол бид хоёр бас орно гэдэгт найдаж байна. Дээрээ хэдлээ яри те. Бид хоёр бол ямар ч дүрд орно. Сэлэсэр байна уу тийм ээ? Юу вэ? Намайг гайгүй шүү. Намайг гайгүй төрд оруулаарай гэж. Баяах вэ нүү хамаагүй. Тэгээд ихэр сувдаа амжилт хүсье. Ихэр сувдынхаа уран бүтээл удахгүй гоё уран бүтээлээ түлээж бай. Бүгдийнх нь одоо тийм эрүүлэн сайхан бүхэнд нь одоо сайхан бүхнийг ахин одоо дэвшүүлье. Хүсье баяр үргэе. Ямар санаа бол. Тэгээ хоёр уран бүтээлч арсан. Айгуу гоё дугаар. Тэгээ англиудаа амжилт хүсье. Англиныхаа найз залуудаа бас амжилт. Хөө манай найз залуу ярихаар л энийг идэх. Тэгээ подкаст үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд бид бүхний season 7 буюу одоо ингээд 70 дахь дугаар маань дуусч байна. Бид хэд 1-7 хоног өмжиж магадгүй шүү гэдгийг та бүхэнд бас хэлмээр байна. Тэгээд англиу маань бас солонгос явж байгаа. Тэгээд солонгос. Өө надаас олж өнжөөгүй шүү. Тий. Юунуудаас одоо нөгөө спонсорудаас тий. Эхнээс нөгөө confirm хийгээд явж байгаа. Тэгэхээр бүгд окей болчих юм бол дараа 7 хоног чинь дугаар бичнэ. Бүгд арай окей болж амжихгүй байх юм бол тэр дараа 7 хоног бичнэ. Тэгэхээр 7 хоног өмжиж магадгүй шүү манайхаа. Тэгэхээр 7 хоног завсарлах юм бол та бүхэн бас өөр подкаст бити үзэрэх тах. Өмнөх подкастуудаа өмнөх дугааруудаа үзэж байгаарай. Тэгээд үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баярлалаа. Баяр таа.